Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ логийн мэндийг хүргэе. Тэгээд NBA тогтоогоо бүх хүмүүстээ орой мэндийг хүргэе. 21 цаг болсон байна. Тэгээд та бүхэндээ NBA тог хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд за ямар ч гэсэн бас маш гоё 7 хоног байлаа. Ягаад тэгээд дээрэс нь албан ёсоор NBA-гийн одоо 24-өөс 25 оны улирал маань ингээд яг 82 тоглолтоо бүх. Тэгээд өнөөдөр шин дуслаа. Тийм ээ. За тэгээд NBA тогийн ерөнхий бэлтгэгч электрон барны нэгтлэгүүр PC мол та бүхэн PC молоос Apple, Samsung, Huawei, Honor брендийн гарцуудыг ямар ч уучлалгаагүйгээр лизингээр авах боломжтой. Тэгээд та бүхэн электрон баргийн гарцуудыг баталгаатай газраас PC молоос авч байгаа гэж байна. Тэгээд дээрэс нь илүү тийм үл Pepsi брэнд байгаа гэдэг л таатай байна. Тийм ээ. Та бүхэнд орой мэнд. Орой мэнд. За тоглолтууд тэгээд сүүлийн өдрийн тоглолтууд үзчихээд шөнө нэгээс ахуулаад тэгээд нэгт 8, нөгөөх 8, 3:30 гэж явлаа да тий. Чухал эдийн л үзлээ. Ер нь гэхдээ нэг чухал гэвэл нэг 2-3 тоглолт байсан баг тий. За тэгээд бүгд өнөө талаар бүгд сайн хэлцгээе. Тэгээд бүгд томс үлдсэн гэж бодож байна. За ямарс өнгөрсөн лонд тусвал нэлээд гоё зүйлүүд болсон. Ер нь. За хамгийн ихэндээ бол Лука гэртээ ирсэн тоглолт тийм ээ. Эндээс эхлэе гэж бодож байна. Манай гоё ярина шүү. Анх удаага юу гэсэн юм шүү дээ. Тийм байхгүй шүү. Намайг хүлээгээл те. Шууд дураараа яриа явууш. Тэр чинь андаа миний дөө гоё яриа явууш. За энэ тоглолтыг мэдээж хэрэг Далласын хөгжөө дэмжигчдийн бол маш их хүлээсэн тоглолт болсон баг тийм ээ. За тэгээд нөгөө юу бол сошиалор нэлээд явсан. Өөртөө зориулсан нөгөө tribute видеон дээр яг уйлж байгаа гэсэн үг байсан. Яалчгүй энэ хотод бол хайртай. Лука ойлгохгүй юу гэдэг мөрийн сонголт байсан гэж байна. Ойлжлээ. Өөрт нэлээд хүнд авш гэлээ. Тэгсэн. Өөрийгөө ер нь контролд чадахгүй байх шүү дээ. Яг тэр бичлэгэн дээр бол. Тэгээ ер нь Lakers-ийн талбай дээр байгаа юм шиг уур амьсгалтай тоглолт явагдсан. Тэгээ ED ямарчсан тоглосон бас гоё байсан. Энэ бол ялцч өнгөрсөн доогийн бас нэг гоё тийм чухал бас нэг гоё тийм үзүүштэй гоё юм тийм бас үйл явдал гоё юм тийм ээ. Тийм. Яг энэ бичлэгийг үзээд Далласт очсноороо тэгэл баг яг 100% явсан юм шүү тий. Далласаас тэр хүртэл бас ингээл нэг жоохон Далластаа хоригдсон ч юм уу эсвэл гомдсон ч юм уу нэг тийм юм байгаад гэсэн л гэж бодсон шүү дээ. Би эдийг хувьдаа нэг сайн тоглож байсан гэж хүсчихсэн. Тэгээд бас яг хангалттай сайн тоглож харамслан чадаагүй. Тэгж бас Далласын фэнүүдийн сэтгэлийн дэвтэнээр шүү дээ тий. За бас гайгүйч солилцоо юм болоод ирэхгүй гэдэг юм шүү гэдэг. Нэг болон өрцсөн юм ч дээ. Манайд бас AD байгаа штэ гэж бодгоо. Тим юм яриад байна. За ихтэй яац шүү Лукаг үзчихвэсэн. Лукаг үзчихэж байгаа юм чинь. Цаг явуулсан Лука маань тэгээд Даллас хотод очсон. Тэгээд бас нэг гайхалтай тоглолтыг үзүүлж 45 он авснаар энэ юу лээ тийм ээ. Бүх 30 багийн эсрэг 35-аас дээш оноо авсан тоглож болсон үлээ. Ерөнхийдөө нэг тоглогчтой нөгөө бас юм байдаг ш заримдаа ингээ зарим тоглогч нь очиод бас нөгөө галзуурдаг нөгөө одоо заримдаа очиод ингэдэг ч гэдэм үү те. Бүгд яг Лука Леброерыг бас харъя те. Броноос хойш хамгийн том мэрэгэж ирсэн тохиолдол нь Бараг уу. Ийм сонирхтгүй болох. Яг зөв Леброн нөгөө 7 жилийн карьераа өнгөрөөгөөд Майамид очиод нэлээд хил амтаа очсон. Хамгийн шуугантай солилцоо болоод буцаж ирсэн. Кливленд ч тэр чигээр бөөсөн шүү дээ. Тэгэнгүүт Лукагийнх болохоор бас л маш том шуугантай. Гэхдээ нөхцлөөд л нөөртэй. Нэг нь бол багийн менежерийг солилцсон. Нэг нь бол тоглогч өөрөө шийдвэр гаргасан дээр ялгаа болохоос шүү. Энэ дээр ярихаар хамгийн сүүлд гээд яг хуу Clay их бас аюугаа байсан юм байна тий. Ер нь Clay Gold State гэж. тийм тийм. Тэр бол яг нэг гинтийн биш. Ер нь ингээд явах нь ойлгомжтой. Тоглолт нь ч унжижсэн ч гэдэг юм уу. Хүлээж исэн. Тэгээ чинь болохоор хоёулаа нөгөө яг эд үе дээр гинт хоёр дээр лигийн нүүр царай болсон тоглолт гинт явсан. Эд үе дээр тэгтээ яг явсан нөхцөл нь арай өөр л яг л Далласын гэх юм бол Лука Дончич өөрөө бол нэг явах талаар бодаагүй тий. Тэгээд фэнүүд нь тэр нь бэлэн биш байсан. Тэгэхээр зарим суперодууд одоо юу гэдэг яг эд үедээ явахдаа багтаага асуудал үүсгээд ч юм уу ингээд явсан тохиолдол байж. Одоо Vince Carter жишээ нь Торонтоор явчихсаас явхад бас фэнүүд нь бүүлж исэн бол бид нар Лукаг сая эсрэгээр тоглолт эсрэгээрээ байгааг харсан шүү дээ. За, LeBron-ийн хувьд бол
ялч би өөрийнхөө авиач чадварыг Майами руу талантай авиач чадвар явах чина гэдэг нэг амар тийм эвгүүгээр хэлээ яваад гисэн шүү дээ. За юу вэ? Бүгдээ одоо дараагийн хэсэг рүү оръё. Тэгсэн бид нар бол одоо энэ багийг нөгөө яг хөө ер нь төдийлөн одоо хангалттай одоо яг ингээд авраг баг болохоор нэг бүр ингээд хэрдгүн байлээ л дээ ер нь. Тэгээ одоо бол бид нар хүчээр явах хэрэгтэй. Өдрөл дууссан. Өнгөрсөн жилийн аврагыг хэлсэн. Өдрөл нь жиггүй өдрөл нь одоо яг Бостонг бол одоо байнга одоо хамгийн их ярих хэрэгтэй баг болохоор Бостонгийн тал дээр орё гэж бодож байна л да. Өдрөлийн тоохгүй байсан гэх юм уу бид нар бас тийм яг уус авраг баг гэхэд. За тэгээд эндээс эхлэх үү. За ингээд Бостон Селтикс нь 60 хожид төгссөнээр 2008-аас 2009 оны үеэс хойш 60 хожид байгуулсан тийм. 3 баг 60 хожид. Нэг үйлрэл 3. Нэг үйлрэл гэхдээ 3 баг тийм. 2 баг нь адилхан. 2 баг байгаа. Cleveland, Boston, OKC. Boston 60 хожид хамгийн сүүлд хүрсэн тийм. Тэглээ. Одоо ингээд яг энийг ингээ харахаар яг өдрөд эхлэхээс өмнө бол Cleveland Cavaliers-ыг 60 хожид хүрнэ гэсэн таамаг бол ер нь байгаагүй шүү дээ. За тэр бол сюрприз болсон баг. За Boston Celtics-ийг бид нар өдрийн дундуур бас болохгүй байна. Тийм шүү дээ. Нийлээ шүү. Асуудалтай байна гэж хитрхийг 3-аар шидэж чинь, хитрхийг нэгээс нэгээс гэсэн өмгөд тоглож байна. Нөгөө нэг авраг авсан хамгаалалт харагдахгүй байна гэд яриад байсан боловч тэгэл нэг яригдахгүй эсрэг 60 хожид хүрсэн байгаа шүү дээ. Би энэ дэр игмэр гэж бодчих. Сая анараа гоё сэдвүүн төлөө л тоо. 3 шидээд байна хитрхий гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг мэдээлэл өнөөдөр харлаа л та. Тэгээд таарт бас хаваалцъя гэж бодлоо. Нэрнгэсээ Boston Celtics-ийн 3 тоглогч нь энэ үйлрэлд 3 тоглогч нь Derek White, Jason Tatum, Pritchard 3 250 удаа 3-аас дээш хийсэн байл. Тэгэхээр 3 тоглогч нийлээд одоо үйлрэлд 803 одоо шидэлтийг 3 нэг багт те. Энэ бас анхны тохиолдол баг тийм үү. Тэгэхээр ийм баг үнэхээр энэ баг бол 3-аар сул гэхээр бороо оруулдаг баг гэх одоо айгүйхгүй. Ер нь нөгөө бид нар 3 онооны нөгөө 90 үед амьдж ингээл ярьдаг те. Энэ маань батлагдлаа албаар яг одоо юун дээр гэх юм бол өнөөдөр яг Austin Reeves 200 дахь сүүлийн тоглолтод хийснээр 20 тоглогч NBA-ийн 20 тоглогч 200 удаа 3-аас 200 түүнээс дээш те. Түүнээс дээш хийсэн юм үлэл болчихно. Дээрээс нь бид ингээд доошоо ингээд харах юм бол Lamelo Ball ч гэдэм үү лидерд 3хан дутуу 100 юм даа яг ерөөсөөр тоглоогүй шүү дээ. Өвчний улмаас. Тэгэхээр бараг 25 тоглогч 200 одоо удаас дээш одоо 3-аас хийх тийм боломжтой ийм үлрэлт байна. Тэгэхээр 200 тоглогч болсон бас анхны тохиолдол 20 тоглогч болсон тийм. Дээрээс нь 300-аас дээш тоглогч 3 тоглогч болсон бас энэ бид анхны тохиолдол чинь. Тэгэхээр өнөөдөр энэ удаа үлрэл бол бид нар бас түүхэн бас их амжилтуудыг эвдсэн. Тэр чинь 3 онооны бол түүхэн амжилтууд эвдсэн үлрэл болж штэ. Энэ тал дээр бас таад ерөнхийдөө цаашдаа юу яах вэ? Ингэж үргэлжлэх бол улам ингэ явах бол хэсэг хугацаанд бол ингэж явах нь бол ойлгомжтой. Гэхдээ яг зөвөр саксон бүгийн нэг энэ хөгжлийн үйл явцсан тийм олон жил нэг юм доктортой нэг чиг баримжаа нэг одоо арга барилаа хадгалах юм бас хэцүү. Уусаа одоо бүх юм л ингээд улам найрын болдог. Тийм учраас магадгүй зүгээр нэг ярьж байгаараа 4 онооны шуум уумтай болох юм бол энэ ингээ хадгалагдах байх. Үгүй бол ер нь яг тийм нэг дахиад нэг хэдэн 25 жилээс арай нэг тоглолтын арга барил бас арай нэг өөр хэлбэрлэл шийдэж магадгүй ч. Амар. Яг нөө нэг одоо ингээд хувьсаж өөрчлөгдөөд бас нэг хөгжлийнхаа нэг хэсгээр явж байгаа шүү дээ. Тийм гол яг энэ одоо үеэс өмнөх үеийн саксон мөнгөчд одоо тайлсан саксон мөнгөчд ярих та хитрхи их 3-аар шидэж гин амар софт болсон хамгаалалт байхгүй гэл ингээл ихэнхдээ тэр өнцгөөс ярьдаг байсан бол би буруу санааг бол Дирк Новицки яг одоо үеийн саксон мөнгөчдийг өмөрөөд нэг юм хэлсэн байсан тийм. Юу гэдэг яалтчгүй тамирчдын уур чадвар өнөөдөр яг ингээд дундчлах юм бол илүү сайн болцсон байгаа байхгүй. Одоо 3-аас хийх чадвар 3-аас нэг алхмын цаанаас 2 алхмын цаанаас ч хамаагүй шидэх тэр чадвар шидэлтийн техник нь ч гэсэн өөрчлөгдсөн, сайжирсан зүйлүүд байгаа болохоор бас аль аллаас нь харж болох юм байна гэж би бодсон байхгүй. Тэгээд юу гэдэг одоо ярьж штэ 20 тоглогч 200-аас дээш удаа 3 онооноос хийсэн байна ч гэдэг юм. Энд чинь ганцхан NBA тамирчид нь өөрчлөгдөө сайжраад ингээ хувир шатнд ингээд юм шиг Азийн саксон мөнгөч гэсэн хувьсаад өөрчлөгдөө сайжирж байна. Европын саксон мөнгөч хувьсаад өөрчлөгдөө сайжирж байна. Үнэхээр уур чадвартай нэгээс нэг тоглох чадвар үнэхээр өндөр бол нэрээ яагаад тэр олон заслан нэг тамирчдыг суулгахын тулд яах гэж тэр олон заслан ямиг бөмбөггүй шилж төлгөн ингэж хийх ёстой юм гэдэг асуултаас гарч ирэх хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо чинь бизнес дээр тоглолцыг манай бид нар юунаас хүмүүс ярьж байсан. Бизнесийг бид нар түрүүж хэлсэн чинь
одоо маш их одоо шүмжилж ирсэн тий. Тэгсэн энэ жил тэр тоглогч чинь 319 удаа 3-аас 82 тоглолтод ороод тоглоод хийцсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо сэлгэнээс. Тэгэхээр энэ тоглогчийг одоо 319 гэдэг чи юу вэ? Аимшигтай тоо шүү дээ. Өмнө одоо тэгээд энэ чинь энэ үдирд 3 тоглогч сүрүүлсэн одоо Beasley, Edwards 2 тэргүүллээ шүү дээ. 1-2 дээ. Curry маань 3-т орлоо шүү дээ. 300 таамаг 3 топч гэж. Тэгэхээр одоо ингээл бүр тоглогч нар бүр ингэж хэллээ. Тэгэхээр яг энэ бол одоо шинэ угсаа ер нь яалч хүм үү, тийм ээ? Тэгээд яг саяны өнцгтэр зүгээр баясаа хахтай санал нэг байна. Ер нь бол нэг 5 жилийн дараа арай өөр болж бас магадгүй. Гэхдээ улирлт бол ялангуяа тий. Улирлт нэг энэ үзүүлэлт бол их хэсэг боломжтой л зүгээр. Плей-оффт бол би харьцангуй өөр болчих болов. Би бол Бостон одоо плей-оффт арай бага шидэх болов гэж шинэ бодож байна тий. Товтлогынхоо ядаж одоо 40% нь 3 шидэлт ч юм уу. 45% 40-45 гэдэг чинь өндөр шүү дээ. Өндөртэй орно. Чинь бүр 55-60% нь болчиход байгаа байхгүй. 55% баг. Улирлт бол би Бостон угаасаа ур чадвар нь байгаа. Багийнхан систем тогтцсон, тамирчдынхаа ойлголцолтон дээр төвшин төрсөн учраас бие дамраар ерөнхийдөө ингээ хөнгөн тоглоод дуусгачихж байгаа болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр плей-оффт бол арай өөр цагс үзэх байх гэж байна. Тэр Бостон гэж бодож байна. Тэг яг Бостон дээр бол яг тэгж бодож. Яг зөвөр тоглолтын агуулгын хувьд гэх юм бол түрүүг ур чадвартай холбож ярьсантай айгу санал нэг байна. Гэтэ тэргүү 3 зайнаас шидээд 100 шидээд 80-ыг хийгээд байгаа юм чинь. Тэгээ 3 оноо авах нь 2 оноо авахаас илүү л юм чинь. Хожихын тулд 3 шидсэн л хамаагүй дээр байгаа юм л да. Тэгэхээр тоглолтын нь уур чадвар нь гэтэ тэргүү суул гарах ч юм уу эсвэл жижигхэн зайн дээрээс 3 шидэж болоо тэр оноогоо авч чадчих байгаа бол энэ сагсан үгүй өөрчлөлт болж байгаа хэцүү болов гэж бодож байна. Одоо сүүлийн үед нэг шүмжлэл. Дээрээс нь одоо чинь Антони Эдвардс сая лигийн 3 оны шидэлтээр тэргүүллээ шүү дээ. Гэтэл Антони Эдвардс өөрийнх нь тоглолтын арга барил нь өөрөө ямар тоглогч вүлээ? Самбарлуу дайрдаг ч юм уу, оролт хийдэг ч юм эсвэл дундын зайны шиддэг ч юм ийм тоглогч байсан хэрнээ уур чадвар нь ахин ирээр тоглолтын арга барил нь 3-аас илүү шиддэг болцсон байдаг ч юм уу. Тэгэхээр өмнө нь бол зөвхөн бид нар шидэгч нарыг шиддэг гэдэг байсан бол одоо 3 шиднэ гэдэг нь зүгээр төвийн тоглогч ялгаагүй тийм хинчтэй. зөвөр байх заавал байх хэрэгтэй уур чадварын нэг болцсон л байгаа. Нөгөө би баясаа энэ асуудал ингэ одоо сүүлийн нөгөө юм шүүмжлэл яваад байгаа шүү дээ. Дундаа шидэг тоглогч нар маш хурхан байна. Тэр тусмаа одоо яг тийм тоглогч нар бүр маш дутагдж байна энэ бит. Бүр ганцхан энэ бит шүү дээ. Бүх орны лигүүд тамирчид тийм дутагдж хэрэгтэй. Тийм болохоор одоо Коби Гос ошгол бид яриад гэсэн. Одоо лигт бид Демар Дроузныг ярьж шүү дээ баг тий. За одоо шинэ залуучуудаас одоо баг ер нь маш хурхан байна шүү дээ. Энэ ер нь буцаж яах болов? Одоо тэр яг тэр хүссээд байгаа тэр зүйл нь ер нь болоход ер нь асуудалгүй гэж бодож байгаа юм. Гэхдээ асуудалгүй гэж бодож байгаа гэж яг мэдээж цагнаас хэр хол байгаас шалтгаалаад орох магадлал нь л өсөж байгаа шүү дээ. Тэрнээс тэр хин илүү дундаас одоо чинь Curry эднэр дундаас хүсвэл сайн шидэж шүү дээ. Зөв тэнд тэр орчинд цагнаас ойр байх тусам хамгаалт илүү сайжирч байгаа. Тэнд өөрийгөө сул чөлөөтэй шийдвэрлэх чадвар гэдэг чинь бас арай өөр асуудал ч байна. Тэрнээс яаж ч утсан Curry Демар дээр үрснээс илүү шитгэл байлгүй дээ. Мэдгүй яад юм бол зүгээр хамгаалтгүй ч юм уу те. Хамгаалтай тоглохож өөр болчиход байгаа. Тэр зүгээр дундын зан найдвартай дундын зан шидэл найдвартай 3 зан шидэл. Тэгэхээр найдвартай 3 зан шидэл гэдэг бол хэцүү байхгүй. So шидэлтийн юу 35-аас дээш их юм бол бүр элит хэмжээний шидэгч гэж баг үзэж штэ. Хувь нь 3%. Тэгэхээр дундаас шидэхэд бол нэг 60-70% тавь шидэл. Тэгэхээр мэдгүй. Миний хувьд бол дундын зан шидлээ найдвартай шидэд бол шинэ илүү. Бүгд Curry шиг шидэж биш шүү дээ. Тэгсэн чинь нөр ойл байгаа шүү дээ. Одоо Стефл бүр өөр төвшөнд авчиад тэгээд Лилард ингээд цөөхөдөн тоглогчд байгаад байгаа болохоос ер нь бол ингээд баг дотрог багийн бүрэлдэхүүн арах юм бол цэвэр шидэгчийн ройл дундаас оноо авдаг тоглогчийн ройл хоёр ихэвчлэн дундын оноо түүхчдийн ройл нь багийн лидер статустай байдаг шүү дээ. Кавай ч юм уу хин байдیں۔ Одоо тэнгууд бас нэг юм гарч байгаа нь 3-аас шидэхэд алдаа ер нь авах магадлал маш бага. Дундын зай шидэл чинь нөгөө контакттай хамгаалалттай орох нэг эсрэг нэг уналттай шидэлтүүд алдаа их авдаг. Эсрэг бага алдааны асуудалд оруулах чөлөө шидэлтээр оноо авна гэдээ маш олон давуу талыг үүсгэдэг учраас дундын зай шидэлт бол яхахгүй эзэж модноос гарахгүй байх л та. Тийм. Одоо тэгээд тийм болгочтой л бид юм даа. Яг миний Одоо шээ бол энэ жилийн хоцгой үзэгдлээ шүү дээ. Тийм. Дундын зан шидэлтийг заавал одоо юу гэдэг одоо тоглолтын нэг хэсэг байх хэвээр тоглогчлоор би холбон тоглогчийн байрлал заавал дундын зан шидэлттэй байх хэвээр болж боддог байхгүй. Яг л ихэнхдээ холбон тоглогч нар бусад тоглогчдоос харьцангуй нуруу намхан учраас бургатаа талбараа гүйцэд орохоор өндөр тэр нэг блок шот хийдэг тоглогчдод тулчаад байдаг болохоор тэр флоу тэр дундын зан шидэлтүүдээр тэр төвийн тоглогч нарыг бас хэцүү байдалд оруулах те. За тэгээд орчин гэсэн мөгт мэдээж
одоо заслаантай тоглоход айгүй их явдаг болсон болохоор дунд заслаа аваад тэндээсээ 3 занаа шидчих, дундаа шидчихдэг, оролт шийддэг байх юм бол хамгаалахад илүү хэцүү болов гэж бодож байгаа. За тэгээд яагаад дундын занаа шиддэг шидэлтүүд багасаад байна вэ гэхээр ер нь бол буртаал багаас гадна тэгээд 3 шугамны дотор тэр зайн дээр шидэж байгаа шидэлтүүдийг статистикаар хамгийн үр дүн муутай тогтолцоо гэж үздэг. Яагаад тэгэхээр нэгэн тал тийм холоос шидэж байгаа юм шиг тэр шугамны араа шидэд 3 оноо авчих боломжтой юм яагаад тэр жоохон лалхаад тий. тэр зай авахгүй ер нь бол дундын зай гэхэлэр чинь хамгийн чухал зай. Тийм зүйлүүд байгаад байгаа юм. Гэхдээ яагаад дундын зайн шидэлтүүд заавал тоглолтын нэг хэсэг байх ёстой вэ гэхэлэр тийм бохгүй. Одоо юу гэдэг одоо нэг ерөнхийдөө нэг юм хамгаалтан дээр нэг юм төсөөл байгаад шүү дээ. За 3 онооны шидэлтийн хамгаалч нь оролтын хамгаалч нь гэсэн болохоос дундын зайн шидэлтийн хамгаалч гэсэн байхгүй байгаа бас харьцангуй бага байгаа. Тэр нь төвдөрсөн хамгаалалт. Тэгэхээр наач бас гоё өнцгөө тий. Дээрээс нь одоо шин Вембиг харъя л да. Вемби бол жишээ нь цагиртай хамгийн ойрхон хүн шүү дээ. Цагиртай хамгийн ойрхон хүн бол цагиртай хамгийн ойрхон тоглох хэрэгтэй шүү дээ. Гэтэл Вембигийн тоглолт гэсэн бас тийм биш байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь шинээр орж ирж байгаа ч юмсэл сакс тоолж байгаа хүмүүс бол бүгдээрээ хамгийн ихний номер 1 сурах хэрэгтэй зүйл нь бол гураа шийдэх гэж бодож байна. За юу өчтөр нөгөө хэлсэн нөгөө бүх багууд дорнодын багууд бүгдээрээ шөнийн 1 цагаас тоглоод өрөндийн багууд 3 цаг 30 минутаар тоглосон. За тэгээд бүх багууд ер нь хүндээ амраасан. Бага ганцхан Чикаго Буллс багийнх нь бүрэн бүрэлдэхүүнээр тоглосон. Ягаад гэвэл байраа хадгалж үлдэх хэрэгтэй нөгөө тэгэхээр энд болохоор талбай дээр тоглох тийм давуу талыг авахын тулд тий Чикаго Буллс бүх тоглогчтой болсон тий. Яг гараагаа тоглолттой болсон гэсэн үг тий. Чикаго хожигдоод Майами хожижвол байрлал алдсан. Майамиг нөө зэрэг хэлсэн тоглолт учраас Майамиг тийм амраачна гэж тооцоолоогүй байх. Тийм болохоор бүх тоглолтууд зэрэг ихсэн. Юу болохгүйгээр тий. Одоо манайхаа Монголоор ирэх юм бол хор орохгүй гэж гэдэг утгаар ярьдаг баг тий. Одоо тэр зүг биз дээ Монгол. Шудраг тий. Бүгдийг нэг их тоглуулаад. За тэгээд Чикаго Буллсаас бол бус бүх баг бүгдөө гарын тоглолттой амарсан байсан тий. Дорнодын бүх баг тий. Одоо Филиппин гарааны бүрэлдэхүүн шүү дээ. Сүүлийн 20 тоглолтын гараа нь алж ах чаа. Би ч гараагаараа тоглоо. За. Танаа багийг энэний дараа би ярина яах вэ? Нэг мэдээлэл яри. Ярихгүй бас арайж бас тэгээ дуусчих юм уу нэ. Хаач гэдэг. Бас хаалтын нэг юм ярина. Шигсэрстэй. Энэ өстө гоё хайлайт шүү дээ. Дарамжилж байгаа. Фили нэг амар мэдээлэл гарсан, мим гарсан шүү дээ. Жөөлийн бид плей-офф бэлэг гэдэг. Тэгснэ Багийн плей-офф тааш бэлэг биш гэдэг. Тийм гэвч Tyrese Maxey-гийн удирдал дуслаа гэсэн. Бид нэгтээ уулын Sixers-ыг баг удирдал 50 тоглолттой багт Sixers ямар ч судалгаа орно гэж ярьж ирсэн шүү дээ. Гэхдээ харин тийм ээ. Тэгэл тэр баг 50 тоглолт бид нэр 50 дахь тоглолтын дээр гэж байхгүй юу? гоо хаа. Үгүй яхав нэг. Тийм ер нь орж Хажуугаас нэг тийм юм. Хажуугаас Гэхдээ орчлоо хамгийн ойрхон сууж байгаа. орчлоо гэдэг чинь за ядаж муугдаа отгоо плей нэ гэж 20 ажилтнаа огтонд орсноо гэсэн 23 ажилтнаа дуслаа да. Маш амжилттай унлаа харин. супер унлаа тийм. Үгүй тухайн үед чинь 20 ажилтнаар ямар ч Чикагог албаар унна гэж тооцоолж ирсэн. баг 4-5 дугаар явчихад тахл. Чи одоо Чикаго онч тэгэхээр манайх асуудалгүй Хүчээр орчин гэсэн. Тэр баг чинь одоо хүчээр гараад ирлээ өөрөө. Эрсдэл нь хэлээл байгаа шүү дээ. Нөгөө эхний 6-гаар л драфтаар сонгохгүй бол OKC-д алдах учраас унахад эрсдэлтэй байгаа гэсэн. Тэгэл ямар ч сан эрсдэл үлдээгээд уны гэж үзсэн. Тэгээд лигээс яг уу ер нь бас тийм жижиг баг биш учраас нэг драфтын 4 юм уу 5 ирэхийг хүч юм шиг байлаа. Танаа багийн нэг юу энийг удаага яг энэгээр одоо хаахгүй нэг юм яриад. Жоул Имбэд бол одоо өвдөгний одоо үеийн дурны хаалгаанд орлоо. Уу энэ маш сайн мэдээ баггүй. Тийм сайн мэдсэн шүү дээ. Сүүлийн 2 жил хүлээж исэн баггүй юу? Бэлтгэн орчоосоо гэдэг. Тэрөөсөө орохгүй нэг жил нь гүрийж плей-оффтоо тоглоо. Тэгээ дараа жил нь болохоор орчих газар бас орохгүй олимпиад явчихж байгаа байхгүй юу? Тэгэл тэрнийхэн гол нь ингээд багийн амжилт бас хүчин зүйл санхүү гэж бүхэн явцсан. Одоо тэгэл сүүлийн л авч үзэх арга хэмжээ нь шүү дээ. Энэ өдрөлтөд 19 тоглолт тоглосон юм. 19 тоглолт болсон байгаа юм уу? 23.8 оноо 8.2 самбар. Тэр юм биш. Бас 4.5 дамжуулт өгсөн. Гэтэ Эмбидийн яг энэ бүтэн нэг зүгээр болох хугацаанд гарсан байгаа юу? Одоо нэг Агуу. эх өдрөлт одоо чинь хэдэн сар дооч гэх тийм мэдээ гараагүй байгаа шүү. Ирэх өдрийн плей-оффор юм гэж. Эх өдрийн плей-оффор ирэхгүй бол гайгүй. Яг хөө тэгээ тоглогчид мартагдж байгаад нэг гинтээс эргээд формонд орж чадвал буцаад яригдана гэдгийг
Манай Кавалианууд бол харуулж байгааг нэг адилаар. Үнэн. Эмбид өвдгөн идэгчүүл би бол Богоо үнэхээр юу ахын болж зогсоочгүй мангас гэж бол бодолтой хэвээрээ л байгаа. Богоо тийм Ойрын 2 жилдээ 3 жилдээ бол гайгүй. Гэхдээ зогсоочгүй мангас нь үнэн. Тэрийг бол Эмбид ч одоо 2.10 мар биз дээ. Өндөр нь үү? Нэг 160 70 оны л өвдөгтэй юм шиг тий. Тийм юм шиг байна. Тэгэхээр Кавайс өрөх хаа. Кавай гэхдээ баг 4 жил байхгүй бол. За тийм. Тэр ихтэй бэртлэг бид нар ихтэй юус мэдээ. Спорт байгаа нэг онгоцноо гарч чадахгүй гэдэг алхтгийн санаж байгаа бичлэг гараад хөө энэ тоглохгүй мэ гэсэн чинь гарч далаа ийц. Тэгэхээр энэ бол бас удаж байгаа шүү энэ өвдөг бас ярьсан өвдөг бол энэ одоо за яг жоохон мөчөө тоглолт бид харна бас тэр Юу Кавай өвдөг удаж байгаа гэж юу эндийнх үү? нөгөө гимтлүүд нь ер нь олон жил яригдсан гэж аахгүй Кавай юу? Гэхдээ тэг өнөөдөр бол Эмбид ч бүр 2 жил үнтсэн шүү дээ драфтаараа. Тийм үү Эмбид орж ихтэл өвдөг Өвдөгний асуудал шүү дээ. Бүр хүнд гимтэл анх коллеж тогт авцсан байхгүй. За нөгөө тэгвэл дараагийн юм уу бүгдээрээ өөр сэгсэг минутын их юм Байхгүй. Дараа үйлрэл уулзцгаая. Сэгсэг минут дараа үйлрэл уулзцгаа гэж байна. Одоо нөгөө төлөвлөний нөгөө байрлал Чикаготой адилхан байсан. Одоо тоглох Чикаготой тоглох Майамийн Wizards-тай тоглосон тоглолт тийм ээ. Надад бол тэд яг энэ хоёр багийн ялгаа нь энэ дээр л харагдчихсан байдаг байхгүй. Майами бол нэг юм алсыг харах чадвартай баг байхгүй. Тэгэд нэг ганц тоглолт эсрэг багийн талбай байна уу, нэг маа талбай байна уу хамаагүй тамирчид нь фреш хийчихэд орж иж тоглох нь илүү дээр гэдэг сонголтыг л хийчихсэн. Энийхээ тоглолтод тийм. Хөшигтэй. Би тэгээс юу энэ чинь дараа нэг зүйл дээр шүү дээ. Майами бол зүгээр нэр Чикаго талбай дээр байна уу? Талбайд нь байна. Чикаго бол гिचнэ. Би бол хэлээд авсан. Тэр гой тоглолт ухаа гэдэг. Ер нь энэ гой тоглолт шүү цэвэр тоглолт. Тэгээд бол муу тоглолт байхгүй л тэр. Тэгээ энэ тоглолт чинь маш өрсөлдөнтэй болсон байл шүү дээ. Нэг оноогоор дууссан байл шүү дээ хоорондоо. Тийм. Та санийх энэ да. Одоо өнөөдөр байсан тоглолтоос баг ихийг нь мэдэхгүй болчихсон. Яг үнэ л мэдэхгүй зүтгэл болчихлоо. Яг өнөөдөр 8-аар гарах баг нь хэрвээ Майами байх юм бол нэгээр гарч байгаа багт хамгийн сайн өсөлтөө үзүүлэх боломжтой нь би бол Майами гэж хараад байна л да. Цувралтад ядаж штэ. Тоглолтоос тоглолтод Майами ч бас өөрчлөлт хийгээ явчихдаг болохоор. Майами гарахгүй хөө. Майами бол аюултай багш гарахгүй гэж ярьж болохгүй баг л та. Ястай ял. Хэцүү багч Майами байхгүй. Чикаго Буллсыг хожоод тэгээд дараа нь Орландо Атланта хоёрын аль нэг бас Одоо гэхдээ хэцүү баг биш аа. Гişивш зоо гişивш. Юу хин хэмлээ сэрсэн. Кайл Андерсон. Кристоф шээ. Джейга. Сайхан гардаг. ёо ингэж болсон юм уу? Ёо Амар амартай зөв. Хамаатал амар амар шүү дээ. Үеэс амар орсон юм байна. Харагт. Яа, ингээд 30-аар гарч байгаа сте эднэр. Саста амар баярлсан сарсан. Ингээд 30 төстэй. Ч юм шиг арга авсан юм шиг. Энэ орог энэ өдөрлийн хамгийн лаг тоглолтнох. Тий. Тэгээ 30-аар гарч байгаа. Тэг ингээд 30. За гэхдээ угаасаа энэ баг бол угаасаа тодорхой байсан. Энэ нөгөө энэ жилийн драфтын хүмүүс рүү тарьж байгаа. Тэсмэ Куб флаг руу тарьж байгаа. Washington Wizards уу? Тэ? Гэхдээ адилхан тарьж байгаа баг нэг юм үстэй. Мөн. Одоо чинь ёндоо тэр суглаа гэдэг чинь ёндоо үстэй. Сүүлийн 10 жил өрсөлдөж байгаа. Тий. Гэтэ одоо энэ жил одоо яах юм аа бүгдээ дорд үсээр юу гарч идэг. Одоо ингэ дууссан юм чи өдөр дууссан юм чи. Мөчрөө харцгаая. Плей-оффын мөчр. За. За би 16 гэдэг чинь 3 өдрөөс. Тий. Шууд плейний тоглолтууд маань. Тэгээ 3 дахь Цаг нь байна тий. Тий. PSN-ээр бүх тоглолтууд гарна плейний 6 тоглолт. Стоо. Лавгаар илүү тоглолтч гоё юм байна тий. Орландо Атлантагийн. За тэгээ Чикаго Майами орж бас гоё тоглолт шүү. Ямар ч тэгээд Индиана Багс хоёр таарлаа да тийм ээ. Ямар ч ашгүй. Өнгөрсөн жилийн плей-офф ихтэй шатны рематч. Тийм ээ. Гоё. Дахиад энд нь очих юм байна да. Лилэрд байхгүй үстэй. Эргэж ирнэ гэж Мэдгүй. Дарамт. тэг 100% эргэж ирэхгүй баха. Ер нь эргэж ирсэн чинь эрүүл мэндийн үстэй. Өнгөрсөн жил Янис байхгүй. Энэ жил Лилэрд байх. Одоо тэгээ энэ сурал чинь NBA-ийн Хэрвээ лилэрд байхгүй бол хэцүү шүү нэ. Цурал урт юм. Хэрвээ Индиана дахиад хожигдоод эхний шатаас уултрал Янистаас ямар шийдвэр гаргах юм бэ? Түл бат байлгүй Бүгд тий. яг хуу донол дээр гаргасан нөгөө плейний тамбууд харцгаа. За. Яа. Плейн дээр гаргасан тамбууд гэх тийм ээ.
хөтлөгч мөн одоо хөха. Манай хөтлөгч мундаг гэдэг. Хөтлөгч маань Өөрөө найруулагч мөн. Хөтлөгч маань амар мундаг тундаг шүү. Тэгсэн. Манай найруулагч мөн мундаг шүү. Хөтлөгч мундаг тундаг гэж бодлоо. За харъя. Атланта гэсэн байна байсаа. Амар яг миний дүү ах уу? Яг адилхан бид. би ирдэлсэн шүү дээ. Miami play-нд 2 тоглол нэг бол хожноо гэж. Хоёр дахь дээр хожигдноо л гэж. Би адилхан л байна шүү дээ. Тийм ээ. Та хоёр адилч юм. Тэг ягаад намайг дүүгч тулгайг дүүг. Та хоёр миний дүү юм байна. Яг миний хайртай дүү юм байна. Баясаа гэхдээ чи өөрийнхөө багт итгэхгүй гэж би гайхав. Баарда Чикаго улирлыг маш сайн хааж байгаа. Тэгээ одоо хинч Чикагод итгэхгүй л байгаа шүү дээ. Тавуулаа. Тэгээ баясаа Атланта гэж шүү дээ. Тэгээ одоо жил болгоо итгэх албагүй үстэй. Өөрийнхөө багт уу? Тийм ямар. Юу ч гэсэн дээр арайч плей шүү дээ. Тэгээ би одоо яах юм энэ Атлантаг плей-оффт орчноо гэж бодсноороо Miami Heat-ийн фэн байгаа болохгүй шүү дээ. Биш ш. Харин тий баясагийн зөв бохгүй. Хүмүүс ингээд нэг багийн фэн гэхээр заавал бага Тийм ээ. буруу байх хар зөв болох гэдэг. Миний хувьд бол зүгээр нэргсээ зүгээр энэ жил Атланта Hawks айгүй игүү тоглож байгаа. Угаасаа л ер нь энэ жил ч биш ер нь сүүлийн жилүүд сайн холбогчтой багтж байгаа игүү байдаг Miami. Тэгээд энэ жилийн тоглолтуудыг харахаар юу байгаад байна. Тийм дараалж хоцсон тоглолтууд айгүй хэцүү байгаад байгаа байхгүй Miami. Тийм учраас би бол зөв Chicago Bulls-ыг бол амархан хожигдно гэж бол бодож байгаа. Тэгээд дараа нь Атлантаг бол арай л дэлэхгүй юмсан. Яг Атланта гэхдээ бас бүрэлдэхүүн сул байгаа л да. Гимтлэртлэгтэй л байна. Харин ихтэй байна. Хамаагүй. Доор шалгарсан ч надад хамаагүй. Эхнээсээ Miami-ийн зурлыг бол үзчихв. Зүгээр харамсалтай энэ плейнээс ялж гарч ирсэн хоёр баг нь хоёулаа плей-оффт барах гол өрсөлдөгч нартай Энэ хоёр хожиж авах хэцүү байхгүй. Тийм л тийм. Тэгэхээр Бостон. Бостон хожиж хан Хэцэлтэй. Орлондод бас ямар ч шанс байхгүй. Хэцүү. За яг нэг хоёр Нэг хожил ууж болох. Өсрэл хоёр хожиж. Тэгээ хоёр ч хэцүү шүү дээ. Яа, Boston Celtics. Тийм. За бүгдээ хэсэг хормын дараа бүгдээ уулзцаа. Тэгээд одоо сая бид нэг дорнодын талаар хэлээ. Одоо өрнөдийн нэг аимшигтай дорнодчаар ярих багтаа тий тулгаа. За өрнөд бол яа хамт гараад авсан. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд өнгөрсөн шөнө яг 3:30-аас нөгөө өрнөдийн бүх багууд бас нэг цагт тоглосон. За өрнөд бол үнэхээр маш сонирхолтой сайгаад бол өмнө ярьжсэн хамгийн сүүлийн өдрийн тоглолтоос шалтгаалж 4, 5, 6, 7 дугаар байрууд хоорондоо плей-офф нь өөрчлөлт хийсэн. 3, 8 дугаар агууд бол тодорцсон. 3-аар бол Lakers нь баталгаажчихсан. 8-аар болохоор Memphis баталгаажчихсан. За тэгээд Denver, Minnesota, Golden State Warriors, Clippers дөрвөн багийн хувь заяа шийдэх байсан. За тэгээд бүх багууд мэдээж хоцсон нөгөө бүр бүлтг нөгөө дорнодын бүгдийг нь амнасан бол өөрөндөө бүх багууд өөрсдөө нөгөө тэр багууд юугаар тоглосон. Гарааныхаа бүрэлдэхүүнээр тоглосон. Миннесота өнөөдөр хожих юм бол 6 дугаар. 6-аад нөгөөдөл нь Гэхдээ нөгөө тоглолтоос хамаарна. Гэхдээ хожил хэрэгтэй. хожил хэрэгтэй. Гэхдээ 7-доо байх магадлал нь өндөр өссөн маш. Ер нь харьцангуй өндөр өсөж байна. Заавал хожих хэрэгтэй гэсэн. Дивинчензо өнөөдөр тоглолтыг гайхалтай. Гэхдээ нөгөө сүүлийн тоглолтын учраа нь бас Юта юм те. Антони Эдвардс өнөөдөр 3-аас 7 удаа их юм бол NBA 3 онооны шийдэл дээр тэргүүл хамгийн залууд болгож гисэн. Хамгийн тэгээ яг 7 хийсэн. 18 шийдэж байна. 18 удаа 3-аас. Бүхэл бүтэн нэг баг бүтэн тоглолтод 18 удаа 3-аас Тэгэл 35-аас дээш шүлтэй байгаа байхгүй бас. би шийдэх зөвшөөрөл байна л. Тэгээ яалтчгүй энэ үлрэлдээ Эдвардс 3-1 тэргүүлэгч боллоо тий. Тийм тэгээд Эдвардс нөгөө удирлийнхэн дээр бас шүүмжлүүлсэн ер нь сүүлийн тоглолтууд яг энэ мэтчлэн олон талаас оноо авч байгаа. Өөрөө ч гэсэн оролтуудаа хийгээд хэлсэн. Тэгээд дээр нь Memphis эсрэг, Jazz эсрэг энэ хоёрын бас өрсөлдөөн явуулж байгаа шүү дээ. Тэрэн дээр 45 оноо авсан байсан. Бас ер нь зүгээр маш гоё формтойгоор плей-офф орж байна. Өнөөдөр тэгээд яалтчгүй нөгөө сүүлийн тоглолтын хуваар бас маш юу байсан. Зарим багуудад маш амар. Зарим багуудад маш хүнд юм байлаа тий. Харьцангуй Юта, Memphis-ийн одоо өвчнүүд нь бол гайгүй тий. Тэгээд Memphis-ууд 8 дугаараар нь баталгаажчихсан. Denver бас юу байсан чинь Denver дээр бол Houston-ийнхэн баг амраацсан байгаа шүү дээ өнөөдөр тий.
тоглолтод. Амраагүй шүү дээ. Амраагүй. Биш ээ нөгөө юу гэсэн нэг. Уул Хьюстон бол бүтэн бүх арай тоглоод уул нь амарч болох байсан шүү дээ. Хьюстон бол батгаач 2 дугаар байж шүү дээ. Тий, бас нэг Гэсэн чинь гинтийн бэлэг болоо гаргаад ирсэн шүү дээ. гинтийн бэлэг бол бас нэг хор хийх гэж үзсэн шүү дээ. Хор их гэж чинь зүгээр Өө тэр гараа шүү дээ. нэг цөөхөн харьцангуй цөөхөн минут тоглосон шүү дээ. Ягаад тэгэхээр 20 минут л. плей-оффын өмнө гэдэг утгаараа бас тоглогчдоо бас хит их амраачих юм бол гэсэн үднээс тоглосон бол гэж би бодсон шүү Тэр гэхдээ ямар ч үж болно тий. Үзэг бол заавал тоглох ширүүн шаардлага байснаа тэрийг асуусан. Жогом байж бид үзэн л дээ яг ер нь Үцхээр ярих юм. үзгээр ярих байхгүй. За тэгээ. За дараагийн асуулт бид харъя. Memphis бол Dallas-тай тоглосон. Гэхдээ Memphis-ийн 8 дугаар байр бол баталгаажсан. Тэрийг үзчихье. За өнөөдөр тий Азиудын хувьд бол гоё юм юки гарсан тий. хамгийн олон минутаа өнөөдөр толгой юм байсан баг тий. Кавамара. Тий 12-5-5 гэсэн үзүүлэлт үзүүлсэн байсан. Нэг аимшигтай пас өгсөн байсан шүү. Тий. Араа тий харахгүй. Таслангуудаа харахгүй. Тэр өнөөдөр хайдаад болцсон явж исэн. Үнэхээр гоё тоглогч л байгаа юм л да Кавамара. Тий. Азууд ийм жижигэн битэй тоглож гэх тий. Зооны Counter Strike гэж өнөдөр амарсан. За. Яагаад усан ингэж зөрөө тамлж байгаа. Хүнэлт юм тий. Одоо тэр хэл юм билүүтэст. Одоо тэгэхээр би бол ерөөс яад ингэж нэг тийм Энэ стейж. Энэ тэр Сүсэггүй болж байна. тэр энэ ч тий. Сэний. Марун багл штэ тогч байгаа юм. Баглыг бас хараагүй. Ингээд тасалчаад ингээд өчтөө. Тэргийн өмнөөс сонгогдсон байна гэж байна. Сүсэггүй мэсгүй болоогүй юм аа. Зүгээр ер нь олон жил тогтвортой лигийн үр царай болохгүй л юм байна л гэж боддог. Болохгүй тодорхой болчих байна. Лигийн нүрсээрээ болохгүй бах. Яг гэхдээ ингээд одоогийн нөө нэг орчин үеийн сувсан бүгд байгаа NBA-гийн сувсан бүгд байгаа залууд уурчдын нэг аз нь цалингийн хувьд их өндөр дүнтэй гэрээгээд амьдрал нь баталгаач боломжтой байгаа одоо бас давуу тал байгаа даа л да. Тэгээд бүх одоо өмнөх туршлагуудыг харахаар нэг бүх залуус цалингаа аваад одоо цалингийн зөв зарцуулдаг ард нь маш том багтаа болчиход тэр нь бас аз байгаа. Тэгээд эдгээр бүх цалингаа аваад шууд л одоо хөрөнгө оруулалт ч юм уу яаж өсөх үү гэдэг дээр л ажиллаж байгаа шүү дээ. Бизнес Тэгэхээр харин эдгээр зүгээр нэрээ өрдний үеийн шиг тийм доот 15 жил ч юм уу тий тоглох мол тийм бодол ер нь л хоор байгаа юм. Магадгүй хэвчээ бас нэг үнцэг. За юу өнөөдөр бол хамгийн одоо хүлээлттэй тоглолт. Хамгийн одоо хүлээлттэй тоглолтыг одоо бид нэр үзэх гэж байна. Тэр бол мэдээж Warriors Clippers хоёроос. Яг бол Warriors Clippers-ийн тоглолтоос бол нөгөө хитгэн олон зүйл шалтгаалах гэдэг. Clippers өөрөө 4 юм уу 5 юм уу 7 дугаар байрах магадaltaй. Warriors болохоор 6 юм уу 7. Дээрээс нь Denver энэ дэр орж ирж байгаа юм гэдэг чинь. Бас өнөө Denver 7-руу ч унах магадaltaй. Ийм тоглолт. Тэгээ энэ 3 баг бол хамгийн гол баг нэсэн. За Warriors талбай дээр нөгөө энэ өдрөд нэг ч хожоогүй Clippers тэгээд харсан хамгийн аюултай баг яриад байгаа шүү дээ. За өнөөдөр ихтэй энэ багийн бүр аюултай бүр яг нөгөө бэлтгэхгүй бүрэн хөлбөр өнөөдөр яг үдчих шиг боллоо бас тийм ээ. Тэгэхээр аюултай байдгийг хамгаалт ямар байлаа. Тэрээс Kawhi гэдэг тоглогчийг бид нар үргэлжлэл ярьдаг ус энэ тоглогч Kawhi гэдэг тоглогч бэлтгэмт байхгүй бол ямар аимшигтай гэдэг өнөөдөр бүр үндсэн байх гэж байна. Би бол өнөөдөр Clippers-ийн бүрэн потенциалыг харж чадаагүй гэж боддог шүү. Бүү энэс л потенциалтай. Сэлгэнээс 3 хонооны тусламж ирсэн байхгүй өнөөдөр. Тэгс шүү. Сэлгэнээс нь 20 онооны тусламж ирэх чадвартай байгаа байхгүй юу? Харьцангуйр Golden Warriors үүд маш сайн тоглож байсан байхгүй. Тэгэхээр Clippers тоглоогүй тийм. Тэгээ бодож тоглоо. Энэ бол Тоглосон сайн тоглоо. Огтоночлыг 3-аас хийсэн юм шүү. өнөөдөр нэг л хийсэн байх. Тэр нь 3 оноо. Өнөөдөр Simmons Богданович хоёр л нэг бас нэг нөлөөлөх хэмжээний минут тоглосон шүү дээ. өнөөдөр Jimmy Butler бол үнэхээр бас маш гоё тоглолт үзүүлсэн шүү дээ. Draymond-ийн 3-аас 4 удаа хийсэн. Шиддэг болтой. За Curry бол энэ аимшигтай хамгаалтнаас Curry өнөөдөр 3-аас 7 хийсэн, 36 авсан. Тэгээд бол энэ тоглолт бол овертайм гарсан бүр тийм ээ. За 100 буц бол тэгэл илүү өргсөн дээ. Тэгсэн. Тэгэхээр Harden ч өнөөдөр бас хийсэн. 100 буц энэ бол хамгаалтын үзүүлэлтээр лигийн шилдэг төвийн тоглогч. Нэгт тав. Өнөөдөр тоглолтод ихтэй Steve Kerr өнөөдөр тоглолтод хэнийг Kuminga болон Gisantos хоёрыг гаргаагүй. Уусаа энэ тоглолтод яг тэрний хоёргүйгээр тоглоно гэж тийм гинти шийдвэр гаргаад. Дараагийн тоглолтууд зөв зөв тоглоно. Өнөөдөр ихтэй бол яг нөгөө
бас ингүүл зогцохол гэж бодсон. Өөрийнх нь бас төлөвлөгөө байсан юм шиг байна тийм ээ. Ингээд яг 100 зүгээр үү? Ер нь битээс хойш бас нэг бидний мэддгээс арай дутуул байгаа юм да нэг л. Харин тийм. За Стефен дагаж хэлээ. Би нэг дандаа даагуулдаад ер нь ч бас. Хоёр гоё юм алдсан да тий. Curry өөрөө алдаад Green бас нэг талаа. За ингэ уурт аварсан. Энэ тавт бол эмүүл юм л шүү. Тийм үү. Даан чин хаалдан төрүүлэг үүчээр даан ингээд найруулж байгаа байхгүй бас. Харин Хартны 2 дээр гараа. Тэ 2 дээр тоглуулж чад. яа Энэ орцсон бол тий. Тэгээ яг энэ дээр л Дрэмгрийн яг тэр Чадвар нь яг хувийн скил уурчрал атлетик нь харагдсан. Гэхдээ тэр сүүлийн шийдэлтийг хуулбар зурж гарч ирсэн шүү дээ. Сүүлийн тайм аваад. Тэр Curry биш бади элдэ шийдвэрлэх тэр хуулбарыг хийсэн мэсэн шүү дээ. Тэр нь хэр зүг байсан гэж бодож байгаа. Би та хоёроос сухсан. Анар Баяс хоёроос. Зүг шүү дээ. орол зөв шүү. Орол зүг. оруулж орохгүй бол буруу. Curry Угаасаа бади анхаарал нь Curry дээр байгаа юм чи. Дахиад нэг шиддэг хүнээс сулж байгаа. Ер нь бол тухайн цаг мөчид зүгээр яг эцсийн мөчид дасгалжуулагчийн гаргаж байгаа бүх шийдвэр зөв. Миний хувьд л гэж бодож байгаа. Тэр чинь зүгээр онох уу онохгүй юу гэдэг дээр л асуудал гарна уу. Үнэхээр суллаа шидсэн бол Суллаа зүг болж байгаа байхгүй. Орох орохгүй нь бол Дараагийн асуудал. За өнөөдөр тэгээд нөгөө түрүү ярихсан нөгөө угаасаа юун дээр ярина. Өнөөдөр тэгээд Денвер одоо бид үзэн дараагийн тоглолтын дээр Денвер өнөөдөр гараад. За яг юуны дараа нэг ус ярих уу? Нэг ус бүх тоглолтууд үзчихэл ярих уу? Эсвэл баг дээр шууд ярих уу? Юу гэж одоо хөтлөгчл мэдэн шүү. за яг өнөөдөр ингээд за яг энэ тоглолтоос болоод юу плейн рүү унж байгаа. Warriors плейн рүү 7 руу орж унаад 7 дугаар байранд байсан Миннесота нь шууд 6 дугаар байр руу ороод шууд плей-офф руу ороод Лос Анжелес Lakers багтаа таарж байгаа. Clippers-ийн хувьд бол яг сая энэ тоглолтын өмнө байсан юу өөрчлөгдөхгүй. 5 дугаар байранд буюу 5 талбайн дагуу ирэхээ бол Denver авж байгаа. Warriors болохоор 7 дугаар байрны төлөө тоглолтыг Memphis-тэй хийхээр болчлаа тийм ээ. Тэглээ. Энэ тоглолтын 3 төр болно. Тэгэхээр иймэрхүү өөрчлөлтүүд гарлаа. За тэгээд бүгдээ дараагийн тоглолтын шүү үзсэн. Гэхдээ тэрний өмнө бид нар Никола Йокичийг ярих энэ тоглолтчиг. Энэ жил бол одоо Йокичийн бол трипл дабл дундчилсан. Анхны удирдал. Удирдал нь болж байна тийм ээ. анхны төвөнд Анхны дүнд 3 дахь тоглогч. Уус өмнө Westbrook болсон шүү. Оскар Робертсон хин хоёр байсан үстэй. Тэр Westbrook чинь бид нөгөө ярихаа болсон болохоос өвчтэй байсан бол 4 жил гэдэг чинь бас зүс юмтай штэ. Westbrook ч бүр 81 тоглолт. Тийм. ерөөсөө муу багт байна уу мэн ямар ч хамаагүй шүү дээ. Тэгэл дундчлаа л гэдэг чинь өөрөө. Юу Тэр энийг бас бид бас заримдаа мартдаг те тийм нэг байгаа байхгүй. Одоо муу тоглоод байгаа мартагдаад байгаа. Тэрээс бас. Гүн ч одоо тэгэл нэг 30 40 жилийн дараа саксон хүмүүс орчоо залуучууд хараад гайхна шүү дээ. Юу юм ч тийм өвчтөй байсан юм бэ л гэж тийм. Бас л өвчтөй шүү те. 31 оноо. Тэгээ зайл хайлайтын үзүүлээ гэдээ үзүүл амар хайлайттай шүү дээ. Тэгэхээр тэр юу вэ? Яг Йокичев нэг байгалийн өгдөл Westbrook-ээс би хаа томтой учраас Westbrook чих нэг түүнд олжсэн чинь бусны аягүй самбар ачаад самбар хаалт тий. Жог илүү хичээлцсэн. Йокич нэг ингээд зүгээр байж байгаа л нэг юм тий. Одоо яг дабл нь бол ерөнхийдөө маш өөр нь ойлгомжтой болчихоо. Амархан харагдуулаад байгаа. Тийм дабл бол угаасаа тий түүний тоглогч угаасаа том гэдээ авчин. Тэгмүүд дамжуулалт нь угаасаа л өөр нь довтлогоо эхэлдэг системтэй багт бас тоглож байгаа учраас Йокич бол гайхадах зүйлгүй те. Ер нь цаг хугацааны асуудал байсан байна. Тэгээ энэ дээр нэр хэн байхгүй ш тий. Халагдсан тасалжуулах шинжилгээ байхгүй ш тий. Оо тэрийг нэр шууд үргэлжлүүлээ ярьчих тийм ээ. Эний Денвер гэдэг. Майк Миллон. Сайн түрүүчнээр туллоо. Тийм шүү дээ. Энэ юу ч яг ийм хэл болж илаа. Энэ чинь бас сенсор юм болж шүү. Энэ чинь гэхдээ хоёр дахь тохиолдол болчихлоо шүү дээ. Ингээд плей-офф хэлж чад халдсан. Тэгтээ бол нэм хэн бол муу тасалжуулагч биш. Дээрс нь халагчийн ч ёстой бодоог тасалжуулагч байсан тий. Тийм тал дээр юм уу яриач. Тийм нэг юм жиж байна. Энэ халагт би бол байх гэж юу бодож ирсэн. Гэхдээ улирлын яг энэ үед бол гэдэг нь бол айгүй сонин шийдвэр болсон болоо л гэж би бодож байна. Тэгээд Йокич нөгөө нэг үлдсэн тоглолтууд дээр баг өөрөө коуч хийгээд байгаа нэг юунууд хүртэл харагдсан шүү дээ. Өөрөө самбраа өрцөө, өөрөө баг ингээд зурж мурцсан. Тэгээ жоохон
харамсалтай л Майк Мэлон солжуулагч Дэнер сакс мөмөгтөө чнөөн зүйл хийсэн, авраг авч өгсөн. Тийм шүү дээ. Тэгээ яг ийм нөхцөл байдлаар бас халагдаж байгаа нь тааг бол харагдлаа. Тэгээд яг хуу үнэхээр багийн уур амьсгал ч юм уу тэр бүх зүйлүүд хит их нөлөө нь ороод ирсэн. Одоо тэр нэг тааг уур амьсгал нь багийн эзэдүүд ч хүртэл мэддэхүйц хэмжээний айгу хүндрэлтэй ус учраас л шийдвэр гарсан болоо л гэж бодож байна. Тэгэхээр коучнерээс асуух гэж бодож байна. Дэрэн тал дээр анар. Яг ерөнхий халагчийн шалтгааныг нь ярьсан тэр Westbrook-тэй холбож ярьсан. Westbrook хий тим нэг юу гэдэг супер одын хэмжээнд хүндлэл үзүүлээд байсанд нь багийн бусад тамирчин сэтгэл дундуур байсан гэж ярьсан. За тэгээд багийн ерөнхий менежер нь ерөнхийдөө хит хитэн муу гэрээг хийсэн. За тэрний үгээр наажигээд нэг тоглож байдаг чинь тэр 4 жилийн 32 сая долларын гэрээ өгөөд тэгээд тэр нэрээс ротейшнд орж ирээгүй 2 жилээр дуусгаж байгаа энэ жил. За тэгээд 3 рүүкий тоглогчтой баталгаад гэрээ өгсөн. За тэр 3 ч гэсэн ер нь бол нэг нөлөөлөх хэмжээнд ротейшнд ороогүй гэж харсан учраас ерөнхий менежерийг нь муу ажилласан гэсэн нэг тийм дүгнэлт явсан байлээ. Тэгээд Млон суулгачид одоо юу гэдэг яг бас халагдах гэхлээр одоо авраг аваад нэг удаагүй багийн плей-оффд өндөр байн орж ийн тэгэл ингээл мэдээж тэр чинь тэгэл солилцоо 8-аар багийн бүрэлдэхүүн өөрлөж байгаа зүйлүүд байгаа болохоор яг цэвэр 100% сахжуулагч чинь буруу байсан мөг гэхэд бас хэцүү үед нь ажиллаас нь халдсан бол өөрөө бол ер нь бол Лон сахжуулагч амар тийм ууртаагаар хүлээж авсан гэсэн тийм мэдээлэл байгаад байгаа байхгүй тийм ер нь сэтгэл дундуур байсан тийм тэрийгэ ч илэрхийлсэн гэж тийм яриа байл. Баясаа. Зүгээр халагдах нь ч яг зүгээр ойлгом цаг хугацааны асуудал байсан баг зүгээр халах энэ мөчин зөв үү гэдэг л асуулт надад байна. Плей-офф болох ч байна. Одоо цаг үеийн дэлхийн сүмгийн хамгийн том модыг багтааж ингэж. Тэгтээ яг зүгээр миний хувьд бол ингэж хараад 10 жил болсон байгаа байхгүй маш хурдан 10 жил болсон Майк Мэлон. Никола Йокичийн тоглогчийг одоогийн Йокич гаргажсан гэж хэлээд буруудахгүй. Йокич бөмбөг өгөөд тэр периметр орчин 3 шугам орчинд Йокич бөмбөг өгөөд Йокич дээр 2 жижигэн гүйдэг ханд оффоор явдаг нэг ийм сагсан бөмбөгийг тоглох боломжийн тэр залууг өөрийгөө бүрэн дүүрэн потенциалаа гарах боломжийг л гаргаад ирсэн. Тэгэхээр Майк Мэлон бол хэр организацч итгэхгүй шүү дээ. NBA-ийн сагсан бүх бол ялангуяа. Ийм амар атлетик хин хурдан гүйдэг, хин өсөлгөн од болдог ийм лигт зүгээр нэг юм цагаан арьстай, удаан хөдөлгөөнтэй, илүүдэлжинтэй залууг өөрийнхөө потенциалыг гарах боломжийг олгоод октор сагсан гараад ирсэн. Тэгснээр тэрийг бүх багууд бас дөөрөх гэж хэсэг орлоо шүү дээ. Бид бол тэгэхээр би бол Мэлоныг зүгээр сайн солжуулагч зөв тийм зоримг үйлдэл хийснээр бол би сайн солжуулагч шээ. Яа ерөнхийгөө нарах юм бол дунд хэмжээний солжуулагч. Бүр бол мундаг. Нэг юм эсвэл хоёроос суучаад дараагаас хэлбэр орё гэж. Майк Мэлоныг NBA-ийн одоо багуудаас юу сонирхох баг хэрэг байгаа бол энэ дээр байгаа л та. Хүний нөөц юу л муутай шүү дээ. Тааш тасалжуулагчийн өний нөөц амар таарах. Тэгвэл их шиг шууд ажилтаа гэж Кармел Антоник ажлын ярилцлаганд өрсөн гэдэг яриа. Тэгтээ үнэн удаан юм бол мэдээ сонссон тийм. Тэгэхээр энэ хүний нөөц ямар муутай вэ? Их чид бол тэр Майк Мэлонд бол тэр асуудаг ажлын баг байгаа гэж бодож байна. байгаа. Гэхдээ бүр болохгүй л дээ газар туслах юм уу? Гэхдээ ер нь ахлах болчих واخ уу? Ахлахаар тийж сууж байлаа юм. Дээрээс нь бид бол дахиад нэг юм асуу. Одоо бид нэр тоглолт үзнэ. Денвер Хьюстонгийн тоглолтыг үзнэ. Өнөөдрийн сүлд бол. Гэхдээ түрүүн анар хийснийг би гайхчихлаа та. Заавал тэгж багаар хүмүүсүүдэд амраахгүй тоглох байсан чинь тийм нөгөө юу баха амрах хитрхи амарчуул гэдэг. Анараа миний бод үнцг шүү заяа. 82 тоглолт өдөр шөнөгүй ингээд явж байгаа хүмүүс. Нэг хоногийн амралт баг хэрэгтэй байгаа үе шүү одоо. Тэнгүүд шал тимийг гаргаж хөсийг гаргах шаардлага байгаа юм. Нэг ийм байгаа юм байна. Хэрвээ Денверийг Хьюстон хожих юм бол өөртөө Денверээ амлаж авч байгаа байхгүй баг. Тэгэхээр эхний тойргийнхаа бас уучраг сонгох гэж орлого хийсэн байх магадaltaй юм байна гэж. Би яг тэр талаас нь ярьсан. Нөгөө хүмүүс гадуур яриадсан. Нөгөө өөрөө хордох гэж байгаа хордуулчих шиг боллоо гэдэг яриа явсан байсан шүү дээ. Яг нөгөө эхлэхдээ бас тийм бодол байсан шүү. Өөрөөсөө Денверийг хожоод Денверийн нүсээ гаргаад тэгсэн чинь нөгөө Денвер шууд ихнээс шууд тасраа явцсан шүү дээ. Тэнгүүтэйгээ нөгөө заа гэж болчих шиг. Би тийм гарчлаа гэж. Би битсэн гэж. Тэрнээс шууд тэрэн дээр бол амрах ер нь амраал гэж бодож тийм үнхээр амрах болсон бол юу гэж байгаа юм чи 82 тоглолт нэг ч хоног амруул одоо угаасаа плей-офф гэлэн те. Тэгээд хамгийн сүүлийн тоглолтын дээр бас таагүй юм тохиолдохыг үүсэх. Тийм шүү дээ. Тэгэхээр тамирчин бэртэг ч юм уу. Бүгдийг тоглолцсон байхгүй. Тэгээд энэ нөгөө хүмүүс ярьсаар бүгдээс яд төр ярьсан юм бас тэгсэн чинь цаадуур чи яасан хор их гэж байгаа өөрөө хоорондоо орчихгүй гэдэг. Джейлен Грин бүр өнөөдөр нэг ч тоглохыг амжилттай болгоогүй.
Тэгээд суулж үзсэн тэр. Тэгэхээр нөө эхлэж бас тийж үтсэн баг те. Бас коуч бас ярьсан баг тийм ээ баясаа удаако те. Зөвхөн хожих гээд нэг үзье те. А дээр нь бол заавал хожих гэж тоглож шүү дээ уусаа. Шейлен Грин ингэснээрээ бас удирдлагын 82 тоглолт бүгд нь олцож байгаа. Тийш дээ нэрэ. Бүгд амарч байгаа тоглолтноор ганцаараа гарч ихний хас тоглож байгаа дураас амарчсан шүү дээ. За Мюррей. Тэгээд дээр нь заавал хожих л та. Дээр нь хожихгүй бол нөгөө хоёр нь хожих юм бол дээр нь чиг 7 шунах магадaltaй. Тийм дээ. Тийм нэг магадaltaй болж байгаа. Тэгээд энэ тоглож байгаа 5 бол тэгэл. Үе үейлээ л та. Гэтэ Техникчний Denver Clippers-ийн сурал хамгийн Харин тийм. надад бол шинэ бодол. Яа. Хүсийн аврагын хэмжээний сурлах бодсон л. яа. Тэгээд нөгөө зохиогдсон баг нь юутайгаа үстэй. Дийлх гэж зохиосон баг нь Биш шүү дээ. Тэр чинь Миннесота шүү. өнөө биш. Лекстэй таарч шүү. Clippers тийм шүү дээ. Шид амар болох гэдэг шүү. Баажаах бол ер нь баяртай байгаа шүү дээ. Оо надад бол яг үндэ Яг эвгүй хоёр өрсөлдөгч нь хоорондоо таарч фикс гэсэн үнэ. Яг одоо гэхдээ заавал очих хэрэгтэй болчиход байна л та. Одоо нэг л тоглолт заавал очих хэрэгтэй болчиход байна л та. Асуулжуулагчгүй багийг аргалчих гэдэг тий. Гүйж дасгалжуулагч юу баг гэж үүрээд байгаа юм би. Үгүй яг сая хаалгагдсан тэгээд. Үгүй тэр. Надад бол дасгалжуулагч хаалгацсанаас Memphis-ийн тоглолт. ОдооХон байгуулахгүй л харагдаад байгаа сүүлийн тоглолт. Толгойд тасдуулсан гэдэг. Шаа Memphis яриад байгаа юм. Memphis өөрөөсөө тоглоно. Тэгэхээр хожигдохгүй байлгүй. Яг гоо тэгэх юм бол зүгээр нөгөө ярьснараа Тэгээ ерөнхий одоо улирал эхлэхэд байсан систем бол өөрчлөгдөн шүү байхгүй шүү дээ. Яг реал бариад бодсон. аль аль нь ялаагүй. Memphis-ийг гэхдээ сүүлийн хэдийн тоглолтын яг анзаарвал их тэр Яг нөгөө жаагаа тийм. бүх юм зурулж Яг болоод бол- хуурцсан. Тэр Тэгмээд анзаарангууд Triple J-ийн нөгөө сайн тоглолтууд, улирлын турш сайн тоглож байсан тоглолт нь шууд статистикаараа унтсан гэдэг. Тэгээ би бол тэр жоохон хортой яг энэ улирлдээ бол жоохон Денер бол нэг актер юмаа өөрчлөхгүй. Denver Өөрчлөх шаардлага байхгүй. Ёк гэж өөрөө ингэ явчих юм чинь. Memphis яг бүр ингээд тоглооны систем нь motion offense явж исэн гэж ярьсан шүү дээ. Тэгмээ одоо pick and roll jam morant-ыг илүү ISO. төвлөрсөн тий. Тоглолт явж ийн гэж ярьж байна тий. Тэгээд одоо харин тэгээд тэрүүгээр хожихгүй байгаа болохоор яг аль нь зөв юм гэж хэлэх чинь айгүй хэцүү болж байгаа байхгүй тий. хэрвээ яг зүгээр Golden State Warriors-ийн өнцгөөс авах юм бол хэрвээ одоо Memphis-ийг хожоод авчих юм бол яг өөрсдөө яг хүссэн хамгийн нөгөө хожих боломжтой юугаар юм дээр л очих гэсэн үг. Тэгээ яг хөө тэгтээ тэр тоглолтноос бид юу анзаарж байгаа гэхээр нөгөө Боломж 3 жилийн өмнөх Memphis-ийг бас харж байгаа. Нөгөө Bane сайн тоглолдог тий. Bane Morant хоёр сайн тоглолдог. Яг хохирогч нь болохоор нөгөө Santi Aldama, Jaren Jackson Jr. Багаараа Олон нэр хэлж байгаа үз. Тэр Memphis яг суларч байгаа. Зөвхөн плей-офф ихний штийг л харах хэрэгтэй. Орчих юм бол Оксиг эсрэг тий 8-аар. яг үндэ зүр яг сүүлийн яг үнэн. Сүүлийн нөгөө Jamorant цэцүүлэгчийн довтлооны юу арга бол таалагдахгүй байна. Өөрөөс нь бөмбөг удахгүй байна гэж юм уу. Чи өөрийнхөө хүссэн сагсан хүссэн сагсан бод тоглох гээд. Гэхдээ баг нь хожоодох тийм асуудал гарч байгаа юм. Тэгээд харин Jamorant л энэ асуудал тарах гэдэг. Тийм л. За бүгдээрээ юу гарчээ? Өрн төсийн плей-оффын мөчийг харъя тхөө. Одоо энэ дээр тэгээд за бас 3 өдөр ихний тоглолт болно тийм ээ? Орц өдөр Golden State Warriors болон Memphis тий. За энэ бас гоё тоглолтоо. За нөгөө Sacramento Kings Stars. Kings. Lakers ер нь бол бас байж бол хаата нөхцөл байдал дээр очсон. Бүсийн 3 дугаар ороор улиралаа дуусгаж чадсанаар. Тийм тий. Lakers шүү дээ. Lakers ч одоо тэгээд Minnesota-тай бас гоё цуглах болох бах тийм. Lakers ихний шатаа давчих юм бол ингээд баг бүсийн финал боломж айгүй харагдаад байгаа. Яг нөгөөдүүд нэг хоорондоо таарч та яг нөгөө аюултай гэж бидний ярьдаг багууд нь Denver Clippers-ийн хоорондоо таарчиж байгаа. Тэгээ энэ хоёрын хоцсон нь OKC-тэй тоглох магадaltaй гэхээр Тэгэхээр яг энэ 2 юм уу 3-аар гарсан багуудад давуу тал Houston ч гэсэн тийм ер нь бол бас ингээд Жишээ нь Clippers Denver хоёр шүү дээ. Салаад Lakers Minnesota хоёрт таарсан бол шүү дээ. одоо аль аль Clippers Denver хоёр хожих магадaltaй байхгүй. Тэр аль нэг нь гарч ирэх хэрэгтэй болж. Тэгээ бид нар 20 тоглолтын өмнө яг энэ дүр зураг шал өөр байсан байхгүй. Жишээ нь Houston унж явсан. Lakers ч өөрөө унж эхэлсэн. Тэгээ гимтэл бэртэлтэй. Тэгэн готлоо Minnesota Denver бас яг дээшлээд 2 дээр баг болчихсон юм шүү дээ. Memphis хоёр тавьжилаа. Denver 3 тавьжилаа. Memphis хоёр тавьжсэн үү шүү дээ. Тэгэн готлоо бодоод үзэх юм бол Houston Rockets плей-ин рүү орох магадлал өндөр болчихлоо гэж ярьжсэн байхгүй. Мунлаа гэдэг Тий. тэгээд Тэгээд мөр очтой тий. Golden жишээ нь ингээд сүүлийн 20 хэдэн тоглолтод 17-8 хожицсан. Плей-инээс ер нь гарахаар болчихж байгаа юм шиг харагдчихсан. Тэгээд эцсийн
Хавлын шилдэ. Ерөөсө миний төсөөлж байгаагүй дүр зураг яг энэ чинь ингээд матчапууд нь гараад ирж байна. Spurs-ийн Basel ерөөсөө энэ багийг 7-оор гачлаа л та. Тийм. Ганцхан тэр заавал очих хэрэгтэй баг. West-ийн байрлал өөрөө ийм амар одоо шахуу байгаа ирнэ. Тэгсэн ирнэ дахиад bracket хуваангууд дахиад бүр ингэ шахагдсан байгаа шүү дээ. Дээдлийнхаа хэсэг. Spurs-ийн Basel-ын Дотроо дахиад ингэсэн. Denver Nuggets-ийн тэр Westbrook-ийн алтай гэдээ хожигддаг тоглолт Denver-ийг бүр амар том асуудал хийж байгаа байхгүй. Тийм. Гэхдээ зүгээр ингэсэн дэлхийн нийтийн хүссэн зүгээр цуврал бол магадгүй өнөөдөр Warriors очсон бол Lakers Warriors хоёрыг байх болсон болов. LeBron одоо Steph хоёрын юг илүү үзэх. Тийм баг. Тэгээ би тэгж бодсон зүгээр Хамгийн их үзэх байсан. Хүлээмж байсан цуврал нь тэр байх байсан баг. баг тэр нь баг нэгэн дээшээ тэгээ явсан баг гоё Ер байсан нь баг. тэгсэн бол тэр хоёр яг жинхэнэ ягаад нэг Last run-а хийгээд. Би ер нь бол дотроо Warriors-ыг дэмжижсэн. Яг үзэгчийн үүднээс. тэг үзчих сагсан үзчих үзүүл Тэр болоосоо би гэж. Lakers Warriors та бас гол нь бишээ. За. Зөвхөн гол дүр тэр хоёр биш шүү дээ. Би Clippers-ыг 7-оор унаад би бол плей-ийн нэг тоглолтонд хожно гэдэгт нь итгэлтэй. Тэгээ 7-оор гараад Houston-ыг хожоод дараа нь Warriors Lakers-ыг хожсонтой Warriors-ыг плей-нээс би бүр тийм юм хүсэлгүй хүсэлгүй байгаа юм байна. Ярин тийг сонсогч байгаа зү. тэг гоё юм ярьж байна. Warriors плей-нээс гарч ирэхгүй гэж бодлоо. Хөөх юм ярьдаг хүүхдээ. Хэлээгүй. Би Clippers-ыг бол шүү дээ. Тэгээд тэднээс Lakers гарсан бол Илээ хотын тулаан болоорыг үзье гэдэг ийм бодож ирсэн юм те. Ер нь бол Үгүй эгүй. Өнөөдөр Warriors хоцсон бол Warriors 6-аар Clippers ч юм бүр 7-оор унах байхгүй Minnesota дээр хоёр хожоод. Тэгэхээр Clippers чи эхний шатанда плей-нд Memphis-ийг би бол хожно гэж хараад байхгүй юу. Тэгээд 7-оор гарч Houston-ыг хожиж шít. Хожих юм бол 2 дугаар шатанд Warriors Lakers-ийн хоцсонтой тоглох гэдэг бас тий. Тэгээд Lakers-ийн тэгвэл Lakers-ний хожууд Lakers-ийн Илээ хотын тулааныг үзэх гэсэн юм байна л гэж. Би шууд дараагийн чинь харахгүй. Lakers Warriors-ээр аль нь ч хамаагүй шүү дээ. Зүгээр би Clippers-ийг ингээд хол явуулах гэдэг А байхгүй тийм ээ. Бас тийм ер нь аюултай баг бол би үлдээвч би яхад шилчи угаасаа надад Oklahoma-гийн дараа хамгийн аюултай баг бол би угаасаа Clippers гэж. Энэ бүрс үү? Тийм бүс тээ. За юуг нь харъя. Бүгдээрээ 5 удаа харцгаадгүй. Яг ямар баг плей-энд байсан өөрсдөө тавья. Тийм. Бүгдээрээ миний найзууд шүү. Гэхдээ Warriors ч өөрөө плей-ний тоглолтод нэг ч хожиж үзээгүй. Гурван. Тэгс нэг чожог байгаа. яг энэ жил хожих хаа гэсэн. Гэхдээ бүр аюултай амирх юм бол тэр Kings ч галзуугаас тоглолтын дээр Memphis-ийг аваа явуучих боломжтой тийм ээ. Аюултай баг шүү дээ. Нэг тоглолтын дээр бол аюултай баг шүү дээ. Мэдээлэл муутай. Гэхдээ нөгөө багтаа ихний тоглолтод хожигч магадгүй. Бас нөгөө Dallas тоо. За энэ ахлаа аюултай. За тэгээд бүгдээ юу гарцгаа Хисбормын дараа бүгдээ тэгээд эргээд уулзсаах уу юм уу тийм ээ. Өөр өрөнд бүстэр өөр ярих юм. За бид нар бол маш гоё бас плейний тоглолтууд шүү дээ. Одоо 3 дугаар хэсгээр ярьж шүү дээ. ярина дэмэс тийм ээ. Сурлуудаа. Тий. За тийм ч Хисбормын дараа бүгдээ уулзцаа. За энэ битогтойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ мэдээж энэ битог ерөнхий энтгэгч электрон барны эхлэлгүүр тусмаа та бүхэн баталгаат гар утсуудыг Apple, Samsung, Huawei, Honor брэндийн гар утсуудыг ямар ч уурчаагүйгээр лизингээр авах боломжтой. Тэгээд хамгийн баталгаатай гар утсуудыг та бүхэн зөвхөн PC молоос сонгороо. За тэгээд мэдээж хэрэг нэвтрүүлгийн бас ерөнхий энтгэгч бол илүү тэмүүл. Яа тэгээд нэг гой болон байдаг те. За энэ удаагийнхаа булангаар бас энэ өдрөл нэлээд онцгой байсан энэ тоглогчийг онцлоё гэж бодож байна. За энэ бол Portland Blazers багийн тоглогч Danny Avdija тоглогчийг онцолж байна. За Avdija бол 2001 онд төрсэн харьцангуй залуу тоглогч хэрнээ NBA-д орж ирээд хэдийнэ 4 жилээ үдэж байгаа юм залуу байна. За 2 м 6 см өндөртэй 109 кг жинтэй 2020 оны 1-р тойргийн 9 дэх сонголтоор Washington Wizards багт сонгогдож исэн. За Израилийн лигээс 3 жил тоглоод 3 жил авраг аваад сүүлийнхээ жил MVP аваад тэгээд орж ирсэн ийм тоглогч байгаа юм байна. Тэгээд бас давхар Израилаас гадна Серби хэрэгжилтэй юм байна. Тэр баг Серби шигшээжсэн тоглох боломжтой ийм тоглогч юм байна. Тэгээд 4 үлрэл тоглохдоо Washington Wizards бас багаас эхлээд за энэ өрлөл бол Portland-д нийтдээ 72 тоглолтод оролцсон. 54-ийг нь гараанд гараад 16.9 оноо 7.3 самбар 3.9 оноостой дамжуул 47%-ийн тоглооны оновчтойгоор удирлаа одоо ингээд өндөрлүүлж байгаа ийм тоглогч байна. Тэгээд үүргийн тоглогч гэхэд үүргийн тоглогч дундаа барыг суперстар болох үс хэмжээний оноо авах чадтай, плеймейкер хийх боломжтой тийм. Тэгээд норон өндөртэй Зарим тоглолт Жин ч гэсэн яг яг л гоё тийм. Яг л гоё тоглож шүү дээ. гоё шидэлттэй оролцтой. Тэгэд яг санийхаас
Серби их гэдэг нэстэ мэдээгүй. Тийм ээ. Хоёр иргэншилтэй. Сербис тоглол гоё юм байна да. Сербээс тоглохгүй л дээ. Тоглохгүй. Сербүүд ч бас айгүй нутгархай хүмүүс шүү дээ. Сербтэй Израилийн ч мэдээ. Одоо ерөөсөө сербүүдийг легионоор төвөнд одож авчирч гэж ерөөсөө тийм хүн ерөөсөө ярихдаггүй хэвчээ. Яг гоо тэгвэл гоё юм аа гэж байхгүй. Хэрвээ илүү хүчтэй. Яг Сербид яг дутагддаг SF-ийн байрлал нь энэ л давг нэ. Израиль ч яг бас шигшээ мгшээгээ ингээд жоохон ач холбогдол үгээ бол өөрөөсөө айгүй сансгсан мөвчтэй ихтэй шүү дээ. лиг миг аягүй. Jordan Farmer ч хүртэл Израилийн нэр дээр. Израилийн өөрийнх нь лиг бас аягүй хүчтэй юм байна. Тэгээд дээрэс нь би бас MVP-нуудыг харчихсан чинь тэнд PJ Tucker Израилийн лигийн MVP болж байсан. Тийм шүү дээ. Тэгжиж энэ бэр. Тийм. За баярлалаа. Маш гоё. Тэгээд ямар ч бас нөгөө энэ Тэгээд бас нөгөө саний яран дээр Вашингтон Wizards гэдэг бол ингээд тоглогч драфтлахаар бүрэн потенциал ашиглаж чадахгүй л байгаа юм шиг. уул бол гайгүй тоглож нар яагаад ах шүү драфтлаа. Үгүй байнга л дээгүүр сонгож шүү. тийм шүү. Байнга доор байгаа юм шүү дээ. Сая удаа амар баяр яриад. Тэгээд Авдиа тэнгууд энэ жил Wizards-аас Portland тоглонгууд шууд амжилт авчиж байгаа. Тэгээд тийм болохгүй л юм те. Коучны баг маркетинг бас тренинг баг маркетинг байна. Wizards. Тэгээ Вашингтон ч одоо драфтын дээгүүр сонголт дахиад байгаа шүү дээ одоо. Сая тренинг баг гэсэн чинь тэр Далластай нэг холбоотой мэдээлэл саарсан уу? Далласын тамирчны бие хөгжлийн албаны дарга гэнэ эмч хүн. Ер нь бол тренер байхгүй юу? Physical trainer. Яг энэ NBA-гийн 30 багт ажиллаж байгаа тэр одоо шийдлэх ухааны талаасаа бие хөгжлийг хариуцаа тэр засалж уурч дундаас хамгийн одоо тийм алдартай CV үнэлэгтэй хүн байсан гинэ. Нико Харрисон тэрийг улирлээ эхлээд удааг ухт явуулсан гэж Хаалцсан. Тэгээд шалтгаан гэсэн зөв тийм хардтал тоо гэж байна. Лука Дончичийн шейпийг сайн хэмжээнд байлгахгүй тул гэсэн. Тэгээд тэр хүнийг халгасныг сонсоод Нью-Йорк шууд авцсан байгаа юм байна. Нью-Йоркт хамгийн хэрэгтэй. Тийм. Нью-Йоркд хамгийн Нью-Йорк авцсан байна, давцсан юм байна. Тийм ээ. хамгийн чинь юу гэсэн үг вэ? Лукаг сайн байлгахгүй тулд гэдэг чинь Лукаг явуулах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэж магадгүй Үеийн харилцаа. Хувийн харилцааны асуудал байсан л байна. crazy. Тэгтэр нэг удахгүй нь харагдах байхаа та ер нь. Яг Нико Харрис халагч болно шүү дээ. Ажиллаж муу байсан байж болно. Гэхдээ эндээс Лука өөрөө бас нэг зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй байхгүй. Үнэхээр ингээд би өөрөө бас нэг оф сизон жоохон хичээгээд би хаандаа ингээд жоохон анхаарал хандж тавихгүй бол ер нь миний карьерч богинч болох юм шүү гэдгийг ойлгочих хэрэгтэй байхгүй. За бүгдээ юу болчих тэнд баярлаа. Бас Ямар мэрэгжлийн бос юм бэ те бодоодсон чи яаж байгаа юм бол. сонирн юу вэ те? Монгол шиг л байна. Харин жоохон Ер нь бид нар нөгөө ягаад гэсэн хаасаг бол манайх шиг байж л хийх юм те. хүмүүс юм чинь. Хүн байгаа юм чинь Олон байгаа хүн чинь гэж байна. Байгаа адилхан хүмүүс юм чинь. За юу вэ? Одоо нэгэнт одоо нөгөө ихний 6 баг нэг тодорхойлцсон чинь бүгд хэлэг ороо явчихдаг. Тэр тусмаа яг дорнодын баг хэсгэх. За Нью-Йорк Никс энэ гой цуур болох уу? Ер нь Нэг гойлохгүй. нэг гой болохгүй юу? Би бол одоо ингээд Никс нэг сүүлийн 2 тоглолтонд хүмүүсийн амраацсан. Одоо 7 хоног амарна гэхээр ингээд 12 хоног амарчиж байгаа болохоор нөгөөд нь ч гэсэн нэг хайгуур фрэш. Брансон ч гэсэн гимтлийн хачаар ер нь биеийн сэрэгцсэн. Гэхдээ жоохон арай сул байлаа. Гүйс өндөр шипнэр ороагүй л сүүлийн тогтдог үзэхэд бол Брансон арай дутуу харагдсан. Гэхдээ плей-оффын Брансон ямарыг бид бол гэхдээ энийг харъя да бүгд. Уйлалдаг энэ тоглож байгаа мэдээж бүрэн мөлтөөнөө тоглож байгаа шүү дээ. Яг бол тоглоно гэж хэлж байхгүй. Тэр тоглож байгаа. Тэгэхээр 3 тоглолцсон хожигдсон байна гэдэг чинь Detroit-д бас боломж байна гэдгийг шууд харуулж байгаа юм уу? Энэ талаас нь бүгд яриад. Detroit-д тийм боломж юу байна? Яг би бол ингэж бодлоо. Энэ цуврал би бол Нью-Йорк Никсийг хожно гэж бодож байгаа. Гэтэ энэ бол амхан цуврал бол байхгүй байна. 6 тоглолтод Нью-Йорк Никс ч юм ингээ хожиж явж байгаа. Гэтэ зүгээр яг Нью-Йорк Никс Detroit Pistons-ыг бодох юм бол харьцангуй туршлагатай болцсон. Плей-оффын бас сурлууд тоглоод үзсэн. Дээрээс нь Майкл Бизли, Малик Бизли одоо Тим Хардвей Жуниор ч юм уу 3 хонооны шидэлтийг Нью-Йорк Никс харьцангуй өдрөлд шидчихсэн шиг өндөр өвдө шидүүлэхгүй хамгаалчих боломжтой учраас ерөнхийдөө тийм маш тийм биеийн хүчний маш тийм хүчтэй цуврал болох болоо гэж харж байна. Зөвхөн Канахаймын хувьд анхны плей-офф нь за тийм болохоор Канахаймыг муу тоглоно гэж юм биш. Канахайм би эхнийхээ плей-оффт маш сайн тоглолт үзүүлэх байх гэж харж байна. Би дээрээс нэг асуултыг Баясаа асуу гэж чинь Баясаа шин залуу багт дээрээс нь Detroit бол одоо ингээд ойрын хэдэн жилийн одоо плей-оффт орж ирж байна тийм ээ. Бараг тэгэхээр энэ бол нөгөө залуу тоглогчнууд нэг төрлийн бас дагнт мөн үү? Мөн байлгүй ах уу одоо надад чинь Гэтэл тэгээд ингэж байгаа шүү дээ. юу юм болоо гэдэг бодлоо байгаа шүү Плей-офф дээ. гэдэг. Яа тийм болоо гэдэг бодлоо. Яа тийм бол. Гоо тэмцэг байгаа юм чи. Дээр нь ядчих. Madison Square Garden тоглох олон тоглох гэдэг шүү Тэр хамгийн аймаг тийм. Тэгээд цуврал бол яг Нью-Йорк хожих байх гэж бодож байгаа. Тэгвэл JD Ivy
нэг гэмтэлтэй үлэлэн дууссан. Хоёрт Бүр үлрэлтэн дууссан батар болсон тий. тийм. Тэгээд Детройтын нөө нэг самбарын тоглогчдын юу байхгүй. Юу гэдүүлээ? Довтлооны санаачлага багтай. Детройт. Хоёр тоглолцоор юм уу эсвэл Одоо төвийн тоглолцоо дөрөн ч юм уу. Тэгээд 4 номерын байр дээр нь яг зөв Табай Сарис л баг. Фонтечико тэр хоёр л довтлооны санаачлагтай байгаа боловч нэг шиг юм бүх байрал дээр санаачлага багтай байна л да. Тийм учраас одоо Бриз, Ануноби эдгээр яах гэж цугласан бэ гэдэг Канагийн талаар бол одоо хаардаг. Тулгаа нөгөө Мэдско гэрдээ сая гоё юм л да нөгөө маш дамттай одоо ордон гэж ярьдаг шүү дээ. Тэгээ Мэдско гэрдэнд ер нь онцгойд тоглогчдор ер нь үе үед цөөхөн л байсан. Цөөхөд тоглогчдор байдаг одоо Jordan, Curry, LeBron гэдэг хэдэн тоглогчдыг бид нэрлэдэг шүү дээ. Ер нь түүхэнд ирж байгаа шүү дээ. Тэр үеийн залуу тоглогчдууд ялцчгүй дарамт байх бах те. Дарамт шүү дээ. Анхны плей-офф шууд Мэдско гэрдээ амар хэцүү. хамгийн том ордон те. Тэр баг нь бас ингээд зүгээр муу баг биш юм. Өчрөх бүрэлдэхүүнтэй баг байна. Тэгээд яг өнгөрсөн жил би бүр үнэхээр амар мэдэрсэн л дээ. Тэгээд одоо энэ Детройтэд очиод үзэхээр л хэмжээний нэг гэсэн фэнүүд байгаа байхгүй. Детройт хотод нь очиод. Ер нь те нэг өнгөрсөн Фили мэдэрсэн шүү дээ. түрүү жил яалаа те. Тал ордон Талын нэгсийн авцсан байсан шүү дээ. Ямар хэрэг байх юм бэ? яг тэгсэн шүү дээ. Юу ч байхгүй. Долоон тоглолтоо нэгсэн бол олж байгаа гэж бодсон. Энэ цуврал дээр бол би Карл Антони Таунс бүр зургийг Идж байгаа гэж. энэ дэлхийн номер 1 самбарын тоглогч шиг тоглож байгаа. Яг энэ цуврал Тэр бас гэж бодож байна. яг би бол битүүхэндээ бол Детройтыг сайн тоглоосоо гэж хүсэж байна. Яг одоо нөгөө нэг өнгөрсөн жилийн баг хамгийн анти рекордын эзэд болж исэн залуучууд энэ жил ялж чадж байгаа сэтгэл зүйн одоо нэг үлгэн салган 8-аар ч юм уу орж ирээгүй. Яг өөрөөсөө энэ байрлалаа баталгаажуулаад эннийхээ төлөө явцгаасан багийн уур амьсгал ч гэсэндээ нэг гоё тэр тухайн хотод ч гэсэндээ сагсан мөнгө гоё сэрэж ирж байгаа учраас бас нэг тэр хүч юм нь бас айгүй гоё байх юм болов гэж бодож шин. Би нэлээд сайн үзэх болов. За энэ гой цуул болох байгаа. Бас Та өөрөө гэж бодож дөрөв хэд үү? байгаа. Мэдээж Нью-Йорк favorite юм шүү дээ. Хинч favorite Нью-Йорк тэр. Та чинь нэг ажиллах уу, хоёр ажиллах уу? Би хоёр ажиллаг. Өөрийнхөө талбай дээр хоёр уу? Тий, би ер нь нэг хоёр тий. Madison Square Garden-аас арайч тэгэж бас шүүрдүүлэх хэмжээний гэж би ерөөсөө бодохгүй. Дээрээс нь саяны удирдлагын 3 хожил бол бас тодорхой хэмжээнд нөгөө тамирчнаас итгэл өгдөг шүү дээ. Эдний чинь бид 3 хожицсан шүү дээ. Тэгээд одоо ямар ч хүн ярина шүү дээ. Бид адилхан хайдлал хүн байгаа шүү дээ. Цөмөр хож бүрэн боломжтой байна. Үнэхээр 4 ойдуулсан байсан бол шал өөр төр юу бас сэтгэл зүйтэй орно шүү дээ. Тэгэхээр бас тэр бас нэгээс 2 хожлыг авчих боломж болов гэж бодож байгаа. Одоо нэг дараагийн юу харъя. Энэ дараагийн сурвал нөгөө та хэдийн хүссэн үдээсэн сурвал мөн үү? Индиана Багста тарчаасаа гэдэг рематч шүү дээ. Яг өнгөрсөн жилдээ харьцуулахад нөхцлөөд л энэ жил багс нь илүү ихсэн жил. Индианагийн тэр нэг хожил нь үлгэрийн шидэлт шүү дээ, тий? Халибуртны жаачлаас ер нь л багс хожсон тоглолтоо алдсан. Тэгэхээр энэ жил үлрэлт бол багс илүү баг нь байсан. Гэхдээ Лилердийн гэмтэл энийг өөрчилж байна. Лилердийн гэмтэл асуулт юм дээ. яа зүгээр юу нөө нэг Лилерд энэ цувралд ирэх магадлал байгаа л гэдэг байгаа л да. Хизээ ирэх үү гэдэг л сонирхолтой. Хэрвээ Лилерд ирж ийн юу зүмрөө нэг Ирж ийн гэвэл энэ цуврал Милок гэж өнгөрсөн жил ирэхгүй гэвэл шууд Индиана. Өнгөрсөн жил Янсгүй байсан юм чи. Энд шууд Индианаг тооцож байна. Оо Янс Лилер төрсэн плей-офф тоглолт хамт хийсэн. Надад ийм үгүй надад. Өнгөрсөн жил чинь ээлжчлээ. Яачлаа. нэг л хамтдаа тоглоогүй ихний шатаас мэлтэрсэн. Юу асуухсан? Анара чи Лилердгүй бол хожлыг шууд Индианад өгж байгаа юу? Үгүй би Лилердийг байхгүйсэн ч багс төгж байгаа. Тийм үү? Өнгөрсөн жил яг ингэж хийсэн те. Анаа Би угаасаа тэгэл өөрийнхөө л үздэг бол үнж биш. Яг зөв энэ жилийн баксын энэ сайн одоо солилцоо Кузмагийн солилцоо айгүй сайн. Одоо нэг ийм болчихж байгаа байхгүй. За өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнийг харах юм бол Milwaukee Bucks бас харьцангуй Kevin Porter Jr гэж тоглогч. Би яг надад Бид нар ярих хэрэгтэй байна. би яг надад ярих хэрэгтэй. Lillard байхгүй үед бөмбөгний мэдл Kevin Porter Jr-т харьцангуй өндөр ирж байгаа. Kevin Porter Jr яг бас өөртний тэр хүлээлгээд ингээд олон минут өгөө тоглолол юу хийж чадхаа тоглолтын 4-р үед ямар ч айц байхгүй зоригтой ийм тоглолчдыг харуулчлаа шүү дээ. За тэрнээс одоо юу гэдэг үнэхээр Янис өнгөрсөн суралт бол өнгөрсөн жилийн суралт бол Янис байхгүй. Байсан Middleton бас гимтлээс эргэж ирээд нэг удаагүй тоглолоод 4-2-оор хожигдсон шүү дээ. Нэг хожлын Bobby Portis бүр юугаар Янис гэдгүүгээр авцсан шүү дээ. Ер нь дүүж. Тийм. Тэр Bobby Portis ч байна бас. Бага. Тэгэхээр би сая яваасаа гэдэг Kevin Porter ч бас ханд нийлж байна. Тэгэхээр Lillard-гүйч бас Rollins гээд залуу тоглогч
шилгээнээс бас Тийм, маш Ryan сайн Reynolds хотын тоглогчийн үүргийг гүйцэтгэж чинь ингээд тодорхой хэмжээгээр цус сэлбэд ороод ирсэн Milwaukee Bucks-ийг бид нар харж байгаа. За Indiana Pacers-ийг ерөнхийдөө гарааны тоглогч болон ротейшны тоглогчдод ерөнхийдөө адилхан. Тийм. Ингээд мэдээж тодорхой хэмжээний за мэдлэлийг алдсан ч гэсэн бас гарааны тоглогч болон ротейшнд тодорхой хэмжээний өөрсдөө гэсэн Milwaukee Bucks-ийг би энэ цуглуулж хожих болов гэж харж байна. Йоо, тэнэ юу гэж бодож байгаа. Таны үчсэндээ Багс. Баксыг бас ойлгох гэж байна. Өнгөрсөн жил Индиана бас спешиалист шүү дээ. Нэг тоглоом ч гэсэн нэг арай өөр Хямралтай. хурдтай ч гэх юм уу те. Бас тэрэндээ зогсон гэсэндээ өмнөөдөөс орох дуртай байсан болоо гэж бодож байна. За энэ жилийнх дээр мэдээж тэрнээс арай жоохон таарах хүн байгаа ч гэсэндээ эсрэг багийнх нь бас бэлдэхтэй. Эсвэл энэ тоглолтод нь одоо ойлгох те энэ тоглолтыг нь яаж зогсоохоо ч юм уу эсрэг яаж тоглохоо гэсэн ойлгохоо ер нь ойлгосон байгаа болоо гэж би харж байна. Тэрэндээ ч одоо Индианатай улирал таарахад бас 3-1-ээр илэрхсэн байгаа ч юм болоо гэж би харж байна. Тулгаа бас уу. Гөө би Lillard-гүй бол Индиана За. хожин гэж бодож байна. Lillard байвал Bucks давуу талыг өгнө. Баясаа болохоор яг адилхан тий. Юу? Лилэрдгүй бол Индиана байна. Тий. Яад гэвэл нэг Halliburton-ы нэг үлрэлийг тааруулжаад Бухотын тоглолтоос хойш Бэртийн нэг ирсэн. Бухотын тоглолтоос 21 оноо 11 онцтой дамжуулт. Ганцхан бөмбөг алдсан ганц. True shoot-ын 70 өвчлөө. Форма. Амар тоглож байгаа. Форма олцсон. Одоо зүгээр нэг яг Индианагийн сагсан бөмбөг эргэж ирсэн баа. Өнгөрсөн жилийн сагсан бөмбөг. Тэгэхээр маш аюултай байна. Яг зүгээр хин зүгээр энэ сурлын хамгийн гол хүчин зүйл нь билээ л гэж харж байна. Хэрвээ мэдээж эрүүл сарвал бүрэлдэхүүнд нэрээ байх юм бол Янастай Баксыг дэлхийн NBA-гийн сагсан бөмбөгт байгаа ямар ч баг тэр багийн эсрэг тоглохыг хүсэхгүй шүү дээ. Тийм хамгийн аюултай. Янс Бити март гэдэг тий. Бобби Портс ч юу дууссан тий. Ирээд ирсэн тоглоод ирсэн. Зөв яг одоо зүгээр Индиана дээр хийсэн цуврал дээр өнгөрсөн жилийн алдаагаал давтахгүй л байх хэрэгтэй шүү дээ. Яг өнгөрсөн жил яриад суужсэн Брук Лопез сул тал болно гэд. Яг тэрийг одоо Лопесгүй зурд байх гэж магадгүй шүү. Тэг хэрэгтэй ямар ч байсан. Юу гарыг дорносгол бид нар ингээд энэ батгайцсан юмуд харж штэ. Одоо дөрвөн багийг яриад шүү дээ. Тэгэхээр өрөндөөс бас өнөөдөр дөрвөн баг нь баталгаажлаа. Тэр бүгдээр харцлаа. Тэгэхээр 3 дугаар байранд бол Lakers тэ Minnesota. За энэ цуврал энд яг 2-2 юм биш бас тэ. Үлрэлт. Энэ бол бас нийлэн үзүүчтэй сонирхол болж болж байгаа шүү дээ. Болно энэ яг нэг ер нь л тэнцвүүтер хоёр баг л таарчлаа. Аль нь ч хойллогоо хоцчиход нэг тийм гайхаад ах зүйлгүй. Яг мэдээж Лукатай учраас Лебронтой учраас Lakers давуу тал нь тэд талбайн давуу тал нь бүсгийнхэн 3-аар гарсан. Энд ч амар болох тий. Толон тоглох гарч магадгүй усны цуулын нэг баха. Энэсэл үгүй бүтэрч ирэх дуус. Уушхад хэцүү. Энэ ёстой. Эдвардс гавчигдах хөө. Би болохоор зүгээр Эдвардс газууч бас магадгүй шүү дээ. харин би болохоор ер нь зүгээр энэ плей-оффд Би газууч хол. зүгээр яг Зургаал дуусах. хинбэ гэдгээ яг харуулах хүн бол би Эдвардс шүү. Эдвардс ер нь анхаарлын төвөөс гараад ярианд орогдохоо болчиход байгаа. Эдвардсыг бол би Америкийн яг Америк тоглогчдынхаа ирээдүйн нүүр царай гэдэгт итгэсээр л байна. Энэ гэхдээ бол Lakers бол нөгөө ганц нөгөө сул татлын эсрэг байгаа өндөр бол мөн биз дээ. Өндөр Мөн шүү дээ. Өндөр мөн биз дээ. Хүмүүс яг нөгөө нэг Лука Далс тохтой Гобериг өнгөрсөн жил ингээд Анти тэрүүгээр нь Гобериг халаач. санаал байгаа л да. Гэтэ тэр өнгөрсөн жилийн Далс шинэ жилийн Lakers 2 тийс өөр л бүлтгүн л дээ. Энэ өндөр нь юуны нэг Би зөвхөн нэг л юм асууя. Lakers. Бааж яах. Энэ төдийн Эдвардсыг хэн хамгаалах вэ Lakers-ээс? Би бол галзуур гэдэгт нь бас ихтэй байгаа. Гэтэ хаашаа галзуур нөө гэдгийг дарыг хэлээ. Тэгээ Назрид Рандл хоёрыг бас яах. Хэн хамгаалах? Насрид Рандл хоёр дээр Леброн очлоо л доо. Тэгэхээр Зөв Энтони Эдвардсыг Vanderbilt, Phoenix-д юу ачмаараа гэж солиод хамгаалах ямар нэгэн айл байлгаар гэж хязгаарлах гэж үзэх баг. Тэгэхээс бусад одоо юу гэдэг Назрид, Julius Randle дээр одоо ямар сул тал гарч ийн үед дээр би бол нэг тийм харахгүй байна. Эсвэргээрээ Лукаг тийм хамгаалах уу, тогтоох уу? Тийм. Хин тогтоох уу? Леброны хин тогтоох уу? Дээрээс нь Оснер Ривс гэж бас нэг амар тоглоод байгаа хүн байгаад байна. Тэгэхээр арай л дутгаал юм шиг надад зүгээр санагдаад байна миний хувьд. Одоо зүгээр бид нар нэг яг л удирдлаас удирд ярьдаг зүйлийг ярих хэрэгтэй болно. Тэр нь юу гэхээр одоо төвийн байрал дээр уг нь давуу тал нь Миннесотад байгаа шүү дээ. Руди Гобертт байгаа. Гэхдээ
тийм хараа нэг 3 руу удаан гардаг, завж руу удаан шилждэг тийм төвийн тоглогч сул тал болдсон шүү дээ. За Lakers бол жижиг тавд явах нь баг тодорхой болчихлоо. Нэг Hayes-ийг гаргаад Gobert байлдуулаад байхгүй. Тэр жижиг тавд явна. Тэгэхээр энийг нь дагаад Minnesota Timberwolves өөрчлөлт хийх юм уу? Naz Reid-тэй 5 гарч ирэх юм уу? Айскол Гобертиго давуу тал болгоод ашиглаад явах юм уу? Удагтаал бол гэдэг зүйл дээр л одоо шатрын үйл явах гэдэг шүү дээ. Тэрнээс юу гэдэг мэдээж Vanderbilt ч юм уу Dr. Finney Smith гарч ирээд Anthony Edwards-ыг тодорхой хэмжээнд хязгаарлах гэж үзнэ. За мэдээж Lakers бас хачимуура сая хийсэн. Finney Smith. За тэгэн гол эсэргээрээ Лукаг одоо юу гэдэг чинь Alexander Walker ч юм уу McDaniel ч юм уу ингээд хязгаарлах гэж үзнэ. За эсэргээрээ харин нэг юм зүйл байгаа. Mike Conley энэ суралт хэдэн минут дундаж чадах вэ гэдэг бол миний хамгийн чухал зүйл гэж бодож байгаа байхгүй. За мэдээж юу гэдэг 40 минут дундчлах боломжгүй. Тэгэхээр Сэлгэнс Vincenzo чухал үгийг гүйцэтгэх юм байна ч гэдэг юм уу те. Бараг зарим үед аль нэг нь ч байхгүйгээр тоглоод яваад байгаа шүү дээ. Эдвард өөрөө бөмбөгөө бариад яваад байгаа те. Гэхдээ ингээд матч апын зөрүүгээ хин илүү давуу тал болгож чадах уу гэдэг дээр амар асуулт яг. тооцоолгож байгаа хэцүү болоо. Сонин гоё болоо. баг таарна ч гэж бодоагүй. Яг эхний хоёр тоглолтын дараа л ер нь юм дээ. Бид дараагийнхаар ярьж нэг учиртай юм. Одоо ингээд зүгээр төсөөллөөр бол за Reeves дээр бол би Nickel Alexander Walker-ыг нэлээд давгүй хамгаалчихна гэж бодож байгаа. Ер нь бол өнгөрсөн жил Kyrie-гийн тоглолтыг ч гэсэн айгүй боломжийн хязгаарлаж ирсэн шүү дээ. Luka Anthony Edwards өөрөө ч авч магадгүй. Өөрөө ч авч ирсэн. Гэтэ Jaden McDaniels-ыг харах юм бол McDaniels-ийн өөдөөс Luka Doncic өнгөрсөн жил 22% жилүү товтлжсэн байхгүй. Дандаа эсвэж ирсэн. Тэгэхээр тэр өөрөө бас ер нь бас нэг болоод үзсэн, туршаад үзсэн хамгаалалтын боломж байгаа гэд. Ер нь бол бас хэцүү. Сая хэдүүлээ нэг зүйл анзаарав. LeBron-ыг хям болох гэдэг асуулт байхгүй. Харин тийм. Тэгэхээр зөв маш эвгүй зурдлаа. Яг өрөндийн нөгөө бүх цуврал гоё болох байх. Ер нь дорндыг бодвол муу цуврал гэж байхгүй. За одоо бид яг энэ нэг нь яриа бид одоо таачдахгүй шүү дээ. Энэ яг юу болохыг мэдэхгүй. Одоо бас нэг бүр бас нэг амар юу орё тэхөө. Хамгийн нөгөө үзүүчтэй магадгүй энэ үеж магадгүй тийм ээ. Яа бас хоёр юм шүү дээ. Чин тэгээд энэ бол нэг сайн баг нь хасагдах тийм цуврал болчихсон тийм. Нэг сайн баг хасагдаж байгаа. Энэ дээр зүгээр яах вэ? Юу л харагд нэг юу гэдэг шүү дээ. Никола Йокичийг хамгийн сайн хамгаалдаг төвийн тоглогч Ивэ Цазууд. За. Бас нэг тийм юм байгаа. Йокичев жоохон амаргүй цуврал болно. Их л бие өвчний тоглолт гарна. Тэгээд ер нь энэ үлрэлд Йокич амар өндөр ачаал авцсан үлрэл байгаа байлаа. Ер нь энэ дээр асууж анараа энэ цуврал дээр чиний юу хамаг? Урдсан хамаг. Одоо тэгээд хэдэн жилийн өмнө бид нар Clippers дээр 100 бицийг сул тал хамгаалтан дээр болоод 3 дуу гарч чадахгүй байна л гэж ярьдаг л байсан шүү дээ. Тэгээд тэрнээс ер нь яг 100 биц үнэхээр дабл зүйлийг 20-30 долларын дундчлаа сайн тоглож байгаа ч гэсэн яг хамгаалтан дээр бас тэгж 3 дуу гарч 100 биц хамгаалвал сул тал болох уу? Болно тий. За тэгээд юу гэдэг миний хувьд ингэж бодож ирсэн. Clippers-ийг магадгүй хамгийн эвгүй учраас би Denver Nuggets-ийг юм болоо гэж бодож ирсэн. Бусдыг нь бол ер нь зовоогоод хоцчих болов уу гэж бод. Ер нь OKC-г ч гэсэн хоцчих боломжтой гэж бодож ирсэн. Гэж бодсон байхгүй. Тэгээд ингээд таарчлаа. Одоо тэгээд харин тийм ээ энэ хоёр нь. Тэгээд мэдээж зөв яг ч сайн хамгаалдаг ч гэсэн тэгээд 3 руу гаргаж ирээл бас тэгээд эсрэг тактик юмнууд явна тэгээд яг би бол энд бол талбайн давуу тал нэг амар нөлөөлөх гоё баг биш гэж бодож байна тийм. Би бол ер нь баг тэгээд Денверийг хоцчих юм болоо гэж байна. Оо тийм үү. За хин тийм ээ. яг зөв сэлгээгийн тэгээд матч апдын харахаар надад Clippers бол нөгөө нэр сэлгээг нь харахаар сэлгээнд байгаа хүмүүс харахаар яг нэг ахаад нэг NBA-ийн нэг баг байгаа байхгүй юу? Жамал Мөрийг зовоочих хүмүүс зөндөө байна. Тэр хамгаалалт бол амар хамгаалалт шүү. Тэгээ өнөөдөр бид нөгөө яг Кавайг өнөөдөр тоглолтын дээр харлаа шүү дээ. Өнөөдөр шөнө яа тоглож байгааг. Тэгээд тоглох юм бол Кавайг яаж хамгаалах вэ? Кавайг хий хамгаалах вэ? Харден хий хамгаалах вэ? За Гордон л хамгаалж та. Тийм л тий. Тийм. Кавайг Гордон хийж нэг амар. Тэр нэг тийм хамгаалж байгаа харагдахгүй л байна да ер нь. Гэхдээ нэг свич хийгээл Харден олзолж аваад тэгэл юм болно л доо тэгээд. Энэ бол бас амар цуул. Амар сурал. Энэ ер нь 7 руу явчих хаа. Ер нь түрүүний Би бас Clippers яг нэг Clippers-ийн давуу тал нь сэлгээ яваа. Одоо энэ нэг шүү дээ. Norm Powell-аас яах вэ? Norm Powell 20 оноод унтсан. Bogdanovic. Тэгээ бид нэг онцгойлж магтахгүй бодлохоос энэ үлрэлийн Харден бол тийм өнгөрсөн үлрэлтэй харьцаад илүүдэлжингүү формтой үлрэлийн бүх тоглолтод оролцсон.
Тэгээ виз 100 буц чинь сул тал болохгүй байгаа чинь хаардны Хамт тоглолтын давуу тоглоод тал байна. Тэгээ дээр нь хаардны хажууд багийн лидер статустай Кавайн тийм дуу даруухан бахаар хаардсан ч нэг таатай байгаа юм шиг байна. Өөртөө. Тэгээ сүүлийн 20 тоглолтод 17 байсан тийм. Тийм. Би бол ер нь тэгээд тоглолтын хамгаалтын үзүүлэлтэнсэн бүр Өнөөдөр юм шиг яагаад 18 та 2-2 дараа дуусчихсан. тийм. 2 дараа дуусчихсан шүү дээ. Үхээсийг ард клипс хамгаалт. тэр аюул. Би угаасаа ахаад Би харин тийм 7 тоглолт. August-ийн Түрүүндээ яаж Curry 36 оноос ийм хамгаалт хийсэн. Яг зөв би бол зөв энэ цуврал дээр сая өмнөх цувралыг бол үнэхээр хилж чадахгүй яа гэдэг. Би анх удагаал надад ийм зөрг хөрөхгүй энэ цуврал дээр болохоор би бол яг энэ дээр клипсийг хожичоод тэгээ дэнүр тэр чигээрээс тараасаа явуулсан. бүр Тийм. Одоо зөв нэр гэсэн одоо ингээд тарах нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. Шинжил ирэх нь ойлгомжтой болчихлоо. Шууд хийчлээ шүү дээ. Тийм учраас энэ Denver Nuggets энэ жилийн амжилт ерөөсө бодоогүй нь ойлгомжтой байхгүй юу? дасчих Шийдвэр гаргаж байгаа байгаа чинь. Угсаа аврах авахгүй гэж харсан шүү дээ. Тийм учраас зөвөр энэ цувралд ялна уу, ялагдана уу нэг хайхтар хүлээлт байхгүй л Ач холбогдол бага болж гин гэж үзэж байгаа юм байна те. Тэгэл нэр нөө Denver Nuggets-ийн хамгийн ойрхон сайд чинь манай амарч шүү дээ. Хай нэг амарчгийн пост мостыг харахаар нэрэл бас ингэ бодол төр Йокчиг үлдээгээл бусдын зайлна гээл. Ер нь тэр үнэн. Энэ ихтэй гой цул болно. Маш гоё. Яг Тэр бол ойлгомжтой. ер нь тэгээд нөгөө хоёр ч гэсэн одоо 7-8 гарсан чинь ямар баг нь гарч ирсэн ч гой цул болно бас. Ер нь. Тэгэхээр бол өрөндөө бол бүх цул гоё болно. Тэгэхээр нэг хурдан дуусчих цуурлыг бол би ерөөсөө нэг ч олж чадахгүй байгаа. Зөндөө олон тоглолтууд Олон тоглолтуудаа дандаа 6-аас 7 тоглолтоо тийм цуурлууд өрөнд тулах гэж бодож байна. За тэгээд Premier Sport Network мэдээж та бүхэндээ плей-ины тоглолтуудаас хаваад бүх тоглолтыг гаргаж байгаа юм тийм. Плей-оффын эхний шатнд бол бүгд гарна үстэй. Бүгд тоглох. Бүгд гарч амжих боломж гэж байгаа юм. Техник шат бол. Бүгд гардаг. Гэхдээ нэг Эхний шат. Нийтлээ хоёр тоглолтын цөөн гарч. нэг цөөхөн гардаг нэг юм цөөхөн. Хоёрдугаар шатны нэг цөөхөн гардаг. Тэгин. Тэгж байгаа нөгөө бүсийн аваргаас их. 20 цөөн гардаг. 20 цөөхөн гардаг. Нэгдүгээр нэг нь бүтэн яваад Бүсийн аваргаар бүтэн гардаг. хоёр нарийн цөөхөн гардаг. Бүсийн авараас эхлээд нэг ч тоглолт өмчихгүй. Тийм бүсээс аваргаас. аваргаас. Тийм санчлаа бөө хийлээ удахгүй хийлээ марж. Тэр бол гэхдээ цаана тийм Цаанаас байдаг шүү. Эхний би шилээд. хэлээр урсаад хэлж чи манайха бүтэн урлаараа. Тэгээ яг хэлчихье. Нэгдүгээр плей-оффын эхний шат бүгдээрээ гараад хоёрдугаар шатн дээр нэг Бүгдээрээ биш ээ. Бүгдээрээ гарах боломж шүү дээ. за байна. Ер нь бүгдээр гарахгүй байна. За. Яг боо юм. Гэтэ ер нь л их юм гарна шүү дээ. Ихэнх гарна. 80 гарна. Энэ 7 хоног дахиад дуурайгаа юм. Бага. Тэгээ энэ лоогоос эхлээд энэ бодог та бүхэндээ 7 хоногт 2 удаа хүрч байгаа. Тэгэхээр даваа болон пүрүү гаргуудад хүрэн тэгэхээр пүрүү гаргуудад бид плей-оффынхаа бүх тоглолтыг эхний тоглолтууд Эхний 4 тоглолт. угаасаа 4 тоглолт нэг л тоглолт хэмжиж чи галзуу тоглолт эхний 4 тоглолт үзчих шүү Тэр дээ. чинь 8-7 дахиад тэр нь хагасанд Тийм эхнийхээ зөв нэг галзуу дөрөөр үзчих юм байна тий. Тийм бол дөрөвт бид плей-интэй л голцоо ярих нь шүү тийм ээ. Тэгэхээр тэр бол үнэхээр яг олон нөгөө хэрэгтэй. чинь Хьюстон ямар багтаа тий. Тийм. Матч авчихсан байгаа тодорхой болсон байна шүү дээ. За Тэгээд шагналуудаа яриа тий. тийм гоо шагналууд ярьдаг чинь нэг тодорцсон байна мөхөн баг яах бах тий. Тодорхойгүй ч гэсэн таамаг авах баха. Эхний ш Дундаа эхний нэг хоёр Тэгдэг мөлөө тий. яг тэр хэвцэл үлдсэн. Тийм. За тэгээд энэ бид тогт хамтаагаар энэ лоогоос ихтэй таах энэ бид тогт 7-оор 2 удаа хүрэх нь байна. Premier Sport Network-оор бас бүх тоглолтууд гарах юм байна. Одоо плей-ины бол бүх тоглолтууд гарна. Дээрээс нь бас сагсан бөмбөгийн нөгөө юм маань үргэлжилж байгаа. Дээрээс нь Монголын лиг маань бас явна. Тэгээд та бүхэн сагсан бөмбөгтэй хамтаагаар залуусаа.